олонлогчийн үзэл өндөрсөн тий агуул олонлогч гэдэг. За агуул олонлогчтой бид нар юу ойлгосон бэлээ? Агуул олонлогч чинь юу ярьсан бэлээ? Гурван юмны талаар ярьсан тий. Тэр гурван эртний талаар ярьсан. За хүүс дүүтэй. Тэгээ хамгийн ихний оломлогч нь яагаад Өөслийн 3 эрдэнэ байгаад байгаа юм лээ? Тий. Ив нэгдлийг хичээх хэрэгтэй. Тэгээд зорилгоо нэг болгох хэрэгтэй. Бүгдээрээ тэр лүүгээ тэмүүлэх хэрэгтэй. Учираас хамгийн дөрөнд нь та нар тэгэхээр бид нар энийг өнөөдрөөс эхлэх шууд чадна шүү дээ. Бодлороо, сэтгэлээрээ, үйлдэлээрээ. Энэ чинь би хувиа хичээх хэрэггүй юм биш үү? Бүгдээрээ ингээд нэгдэлтэй. Өөслийн 3 эрдэнэ төлөө байвал бидний боломж гэдэг чинь нэгдчих юм байна. Зорилго нэгдчих юм байна. Тэгвэл тэн дээр маш их гоё юм үүсэх юм биш үү гэдгийг эхлээд ойлгороо гэж хэлдэг. Тэгэхээр монголчууд бүгдээрээ эхлээд агуул олонлогчгүй ийм нэгдэлтэй орон зай мөсөөс өрн дээр бидний үнц зүйл юу байх ёстой вэ гэдгийг эхлээд хөнгөлгөн. Тэгээд тэрийг ойлгож тунгааж мэдсэн багчртай байна шүү дээ. За одоо дараагийнх нь олонлогч, хоёр дахь олонлогч. Одоо бид нар энийг одоо дээвлэ гэж хэлээд байгаа шүү дээ. Бүслээд байгаа тийм үү? Бүслэн гэдэг маань өөрөө одоо ингэж байна шүү дээ. Алтан гурыг авдуурахгүй горомсон гэдэг байгаа тийм үү? Алтан гуравт чи юу ороод байгаа вэ? Осор. За алтан осор. Осор гэдэг нь юу вэ? Одоо биднийхээ орчин цагийн хэллэгээр осрын ард бид нар юуг тунгааж за нийгэм янз бүрийн харилцаа. За нийгэмтэй их харилцаа. За алтан дараагийнх нь бүс. Дараагийнх нь юу? Сүлжээ. За сүлжээ юу? Одоо энэ онлайн гэсэн. Байгаль дэлхий буюу орчлонгийн энэ зам ясанд зохицож хийх харилцаа тийм үү? За гурав дахь нь энэ онлайн ирчтэй. алтан дээр үнэ яа. бүс. Тэр алтан осор сүлжээ, алтан сүлжээ, алтан бүс гурыг алтуулахгүй горомснаа гэдэг байна шүү дээ. Одоо төгсөхдөө тий одоо энэ олонлогч болгоны артал дээр за аялгүй буюу тэр зах 8 аялгүй гэж байгаа артал дээр дандаа энэ шалт мөр тий энэ одоо хилэмдээ яваад байгаа. Тэгэхээр энэ бол юу яаж юм гэхээр нэгсэндээ бид нар харилцаагаа ингэж хийн шүү. За байгаль дэлхийтэйгээ ингэж одоо зохицсон шүү. Энэ маань өөр орчлон ертөнцийнхээ жамтай. За хүн өөрөө дотооддоо буюу оюун санаандаа энийг мэдсэн баг. Учиртай мэдлэгийг одоо бид нар авч байгаа шүү гэдэг мэдүүл зохиогоо авч байгаа. Ийм гурван юм хэлж байгаа байхгүй бид нарт. Тэгэхээр бид нар эхлээд яаж нэг агуул олонлогч буюу монголчуудын үндэс зүйл гэж юу юм бэ? Энэ монголчуудын үндэс зүйл өөрөө цаанаа ямар одоо гүн утгыг агуулсан онол философи байд юм бэ гэдгийг агуул олонлогчтой ингээд Өөслийн 3 эрдэнэ гэдэг 3 зүйлтэй хэлсэн. За тэгэнгүүт одоо тэр Өөслийн 3 эрдэнэсээ дараагийн олонлогч буюу эхний олонлогч бол дараагийн олонлогч байхгүй бол байх боломжгүй гэж хэлсэн шүү дээ. Боломжгүй гэж хэлсэн. Тийм үү? Тэгэхээр одоо яаж энэ бүслээд байгаа юм. Нэгснээ дэвлэг буюу нүмрээд байгаа гэдэг. Ингээ юм ингээ томноос ингээ жижигрүүлээд ингээ дотор нь оруулаад гэдэг шиг ингээд байгаа байхгүй. За одоо өнөөдрийнх болохоор эцэг олонлогч гэж байгаа. За юу Солонгоо ус гэхэд уншээ. Алтай хангай харж одоодыг авлах булхай нүмрэн зав. Хатад төвгүүд хайлан уйлан ирэмзээ. Төвөнд туслах ачлал ертөнц эцэгт буй эцгээс ачлалт хүртэлх бэлэгтэй аваас хатад хөвгүүд эцэг их ертөнцөө аврал ном заа. Эцэг их ертөнц юм бэ гэвээс гал болоод шангастаа хүн хаан айл ертөнд хөх дэмж хаан ертөнд хөх элж таван тусгаар нэгдэхүйд ертөнд төс бэлгэлт хөх ил охид хөвгүүдтэй нээрүүд хажраа их Монгол улсдаа хөх Монгол иргүү хар ертөнцид улхаан устгалыг ясан урагт хэрэглвээс өтүүгээ айлын төлөө бензиг мөрсөж хүн тайж олшгойд хатах цус босоо голчид чулуужих яс таван үрийг ертөнцтэй бойжулсан аав таван ухааны хэлмэлийг гисэн цэцэн таван зүйлд мод ургуулах бэлгэн 6 үед 100 болдог багш
нэр тажрыг хамгаалах баатар 15 цэвэр төгс ариун ил ертөнцөөр айл эрдэнд отхон дүү огоо уул их ертөнцөд байжхыг эцэг их ертөнц гэмээ. Отхон хүү эцэг их ертөнцөөр хөв бүтээвээс олонлохой ажгүй. Олонлохой гар хөв бүтээвээс оршгүй ажгүй. 7 дээдсээс удамшсан ёс олонлохой болдог нейро хажраа илэн зих ертөнцөд эцэг олонлогч олонлохой огтхонч биш хүү ажгүй. За бүгд ашиглаа тийм үү? Яасан гэж юм? Харж байна. За Монгол их болсон. Одоо бараатад хар нийгэм нэрээ хаа ингээд нүүрлээд нөмрөөд хатад хүүгүүд гэдгийг нөгөө ихнэр хүүхдүүд одоо юм ойлгоогүй хүүгүүд гэж хэлж байгаа юм те. Одоо бүгдээр уйлалдаа зөвхөрөөд айц нүүлж ирэх юм шүү дээ. За тийм үед бол энэ ачлалт ертөнц эцэгт байгаа гэдэгт нь тэгээд тэр эцэг ертөнц нь ачлал буюу хүртэх бэлгэлтэй бөгөөд одоо энэ эцэг их ертөнц аврагдана. Энэ хат төвгүүдийг эцэг ертөнц аварна. За өөрөөр хэлбэл эцэг их ертөнц нь өөрөө одоо бэлэг гэдэг чинь аюун санаа. Тэгэхээр мэдлэггүй. Тий. Мэдлэггүй байх юм бол бүгдээр одоо зовлолт нь уйлалт нь булхаадаа нөмөрднө. Мэдлэгтэй болох нь одоо энэ эцгийн ертөнц бол өөрөө би аюун ухамсар байгаа учраас энийгээ мэдэх юм бол хатад хүүхдүүд аврагдсан шүү. Одоо юмаа мэдээч хэлгээд тах шиг байна. За сайн гэж энийг өөрөө тунгааж. Нэг үүргийг тодорхойлох хэрэгтэй. За гал болоо шахстай ухаан. Айл эрдэнэ хөхтэмж, хаан эрдэнэ хөхилчгээд одоо нэг тухайн юу гэмдэ одоо юм тухайн хэсэг бүлэгтэй л болоо гүйцэтгэх. Тэр үүргийн одоо нэг 5 тусгаарт бол төгсөн хөхил гэдэг. За хөл хөвгөлтэй нэрэ тажрыг заасан одоо их Монгол улстай иргэн. Энэ бол тухайн үе одоо хэсэг бүлэг болгонд л ямар үүрэгтэй авах тэрийг зааж өгч. Ерөн зөвхөн эцэг бэлтгүүлэр одоо энэ эцэг гэдэг үгнээс одоо хүмүүний асуух хэрэглээс төгөөг одоо бас болоход одоо яаж чаддаг зогсож чаддаг. Айлын төлөө бол одоо тэнцгийн мөрдөгч хүнтэй ажиллаж байна. Тэгээд хутайч нь айл хэрэгтэй шүү, цусан оршууд хэрэгтэй шүү, ясан олонч хэрэгтэй шүү гэдэг тааш байна тийм. За одоо юу яа эхнээс нь тайлбарлая. За Алтай хангаа харж одоо тийг авлах болохаа нөмрөн зэй гэж юм тийм үү? Авлах гэхэр чи яаж байгаа юм? Авлах гэхэр. Тий одоо нөгөө ан аав гэдэг шиг тийм үү? Яг ингээд ойролцсон байгаа даа шүү дээ. Одоо яг энэ гэдэг шиг. За тэгээд тийм цаг ирсэн байна тийм үү? Тэгэд хатад хөвгүүд хайлан уйлан ирнэ зээ. За энэ дээр бол хатад гэдэг одоо эмэгтэйчүүдийг хэлж байна тийм үү? Хөвгүүд гэдэг одоо нас бий түрээгүй эрэгтэй хүн хэлж шүү дээ. Тэгэд эрэгтэй хүн байхгүй гэж тийм үү? Тэгж гарсан эрэгтэй хүн байна. Насан турш эрэгтэй хүн хэлэхгүй байгаа ч. Тий. Тэгээ энэ би болохоор эмзэг бүлгийг хэлж гин үү гэж хэлээд байна. Тий. Яг энэ дээр юмаа мэдчихэж байгаа хүмүүс нь болохоор ийм жижигхэн гэсэн утга хэлээд байгаа байхгүй юу? Юмаа мэдчихэж байгаа гэдэг ч юм уу? Эсвэл одоо юу гэдгийг эсвэл мэдлэгийн ийм жижигхэн гэдэг ч юм уу? Одоо ямар ч гэсэн тэр эцэг гэдэг тэр оюун санааны мэдлэг бол байхгүй байна л гэж хэлдэг. За тэгээд
хатад хөвгүүд хайлан уйлан ирэн зээ. За ингээд тэр оюун санаагийн сэтгэл зүрхэн яах нь нөгөө босоо голч дээрээ байх, нөгөө юмаа мэддэг ойлгох, энэ идэлтэй орон зай гэдэг тэр зүйлүүд байхгүй байна шүү дээ. Тэр бүгдийн булхаан өнгөрцөн байна. За тэгээд эцэг одоо олонлогчоо буюу энэ эцэг гэдэг одоо энэ бэлэг оюун мэдлэгийг авчих юм бол яах нь одоо энэ хатад хөвгүүд эцэг их ертөнцөөр аврагдана. Тэр одоо өнөө цагийн бидрийг бас хэлээд юм тийм үү? Тэгэхээр энэ эцэг ертөнц гэдэг маань яг юу хэлээд байна гэхээр эцэг гэж хин юм бэ? Ямар байх ёстой юм бэ? Үүрэг хариуцлага. Тэгэхээр тэр эцэг байна гэдэг эмэгтэйч байж болно, эрэгтэй яг эцэг хүн шиг байх гэдэг өөрөө яг ямар байх ёстой юм бэ гэдэг шинжийг хэлж өгч байгаа байхгүй юу? Хүний стандарт буюу тэгэхээр эцэг хүн чинь ямар байдаг вүлээ? Амьдрал дээр эцэг хүний үүрэг хариуцлага нь юу вүлээ? Шампинь гэсэн бүл гэдэг нь хотын шангас гэх юм байна. Ер нь ямар нэг төвшөнд болоод өдөртөө авч явж байгаа тэр мөрхийг авч явж байгаа. Тий. Тэгэхээр эцэг хүн гэдэг чинь нөгөө нялх нойтон гэр бүлээ эхнэр хүүхдээ хамгаална, тэднэрийгээ сургана, хүмүүжүүлнэ. Тэгээд улс их орондоо сав зөвхөн болгоно, үүргээ хүлээн. Гэт энэ талдраас нь хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар нөгөө агуул олонлогчийн дараагаар яаж юм нэхэр зорилгоо тийшээ болгоцсон. Дараа нь хэн юу үйлдэх юм бэ? Ямар одоо үүрэг хариуцлага хүлээх вэ? Ямар талбар дээр ямар байр сууриас хандах вэ гэдгийг эндээс суралцаарай гэж хэлдэг шүү дээ. нөгөө алтан осор гэдэг байгаа шүү дээ. Тэр алтан осрын талбарыг хийж авч шүү дээ. Нийгэмээр харьцаа хийж тийм үү? Тэр юм чинь. Тэгээ нийгэмөө буюу тэр олон түмэнтэй харьцаа ихтэй яг хаана ямар хэцэн дээргүй ямар одоо дайрн дээр тий ямар байр суурин дээр ямар харьцаа тэр бүх хийх юм бэ? Тэгэхээр оюун санаа чинь өөрөө гал олон шангастаа хөх хаан гэж байна тий. Хөх хаан. Хөх хааны та нар юу гэж бодож байна? Хөөх гэдэг чинь нөгөө харыг зодтолдог. Застдаг шүү дээ. Тий, ариун бузрыг ойлгохгүй тий. Тий. Нөгөө 21 шинжийг агуулсан. Тийм хүн болох байх нь. Тэгэхээр чи гэр бүлдээ тийм хүн байгаарай гэж хэлж байна шүү дээ. Тэ? Юмыг хийхдээ чи аль алингийн ингээд холиод байхгүй шүү. Яг л зөвийг нь олоод ингээд сайн сайхан лун тэмүүлүүлээрээ наадуулъя. Удирдаарай. Тэгээ айл эрдэндээ хөх дэмч болоорой гэж. Тэгэхээр орон зайд бүр томроод ирэхээрээ яана гэж байна. Гэр бүлдээ бол чи хаан байх боломжтой. Гэтэл орон зай чинь томроод ирэхээрээ тэн дээр чи хаан болоод хүнтэй өрсөлдөд байхгүй дэмч болоорой гэж. Тэгэхээр энэ дээр нөгөө эдсэн ирэхээрээ байраа эдэж байгаа байхгүй. Эрхийн хайруугаар. Гэртээ бол яг мөн тэр эцэг буюу тэр маа мэдж байгаа хүн. Яа тэгэхээр бид нэр тэрийг ойлгоцсон. Тэгэд манай гэр бүлийнхэн тэрийг ойлгоогүй учраас чи эхлээд хаан болоод наадуулгаа удирчаарай. Энэ эрдэм нэм сурсан нь төрүүлээ удирдахаас өөр аргагүй шүү гэж хэлээд байна ш. За тэгэнгүүт айл эрдэн дээр болохоор хөх дэмж буюу тэн дээр хүн болгон энэ нэгдэлтэй орон зай үүсгээд өөрийнхөө орон зай дээр дэмийг үлднэ. Нэг нэгэндээ тусланаа, дэмнэ. За дараа нь болохоор хаан эрдэнд хөх илчээд байгаа байхгүй юу? Хаан эрдэнд. Тэгэхээр маш олон удирдагч нар байдаг гэж бодъё. Одоо хуралдаа хийгээд модкод удирдах. Тэгээд тэрэн шиг одоо тийм олон лидерүүд гэдэг юм олон одоо сайн хүмүүстэй одоо хамтрах юм бол чи яг нэг хөх илж болох хэрэгтэй. Тэнд байж байгаа одоо гарсан шийдвэрийг яг нь илчийдэг чинь улсын одоо шийдвэрийг бусдад түгээж харааж хэрэгжүүлэгч нар шүү дээ. Дэмжилж ялгаатай. Тэгээд чи бас гал болон шангас буюу чи өөрийнхөө орон зай дээр хаан байж байгаа шүү дээ. Тэгээд чи тэр хаан эрдэн буюу яг жинхэнэ удирдах яваа хүнд бол чи ард түмний хил юг хүргэн бас. Үгүй бас амьдрал дээр яг ийм байна. Наадах чинь ингүүл биднэрт ийм хэрэгтэй байна ч гэдэг юм уу. А нөгөө хүний тэр одоо үзэл бодлыг бас тэр одоо ингээд гарсан шийдвэрийг гэртээ очиод бас юу хүргэх. Ингээд дунд нь чи ингээд илч болж байгаа гэдгээр хэлээд байгаа. Одоо нөгөө би маргааш явах гэж байгаа шүү дээ. Тэгэд одоо тэр чинь хаан эрдэндээ хөх илж болж эхэлж байгаа байхгүй. Яаж ингээд 21 аймагт нөлөөлийн баг үүссэн. Тэгээд тэр 21 аймагт яаж чинь нөгөө зарлиг хөргөж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлигийг ингээд хөргөж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь яаж ихээр улсаас тэр зарлиг гарсан байгаа. Тэр зарлигийг яг гүйцэтгүүлэх одоо тэр багийг идэвхжүүлж өгч шүү дээ. Тэр одоо зарлигийг хөргөх одоо
тэр ажлын хэсэг гэдэг юм уу тэрэнд ороод тэр хүмүүсийг мотивацжуулаад буюу ингэж өгж байгаа. Өнөөгийн яваар ярих юм. Тэгээ дэмжиж болно, илчиж болж байгаа. Тийм. Тэгээд энэ нь үр дүн нь болохоор яаж байгаа тэнд байгаа хүмүүс бүгдээрээ тэр Монгол уламжилт хамгаалах ухаан дээр босож ирэхгүй юу. Тэрийг арт түмэнд яг нь бүгдээрээ нэг мэдлэгийг зөв одоо зүйлийг өгөх гэсэн юм арцын хаан тийм байхгүй юу. За тэгээд 5 сар тогтнол буюу 5 сар нэгдэхүй эрдэнэ болохоор төгс бэлэгт ил гэдэг байгаа байхгүй юу. Ил Хөхөл. тийм хөхөл. Тэгэхээр 5 сар тогтнол эрдэнэ хаан эрдэнэ гэдэг айл эрдэнэ гэдэг нөгөө үүслийн 3 эрдэнэ бид нар агуул олонцгчдэр үзсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр одоо 5 сар тогтнол эрдэндээ яг нь илийн төвшин буюу нөгөө бусдыг яг нь удирдах манлайлах төвшин дээр одоо юмаа хэлж өгнө шүү дээ. Тэгэхээр энэ 5 сар нэгдэхүй эрдэнэ чинь бол айлч төвшин дээр айлч одоо нөхцөл байдал дээр бүгд хэрэгжиж штэ. Тэгэхээр чи өөрөө элийн төвшөнд буюу удирдагчийн төвшөнд одоо тэр юу гэдэг тэрнийхээ төлөө бүх юма одоо төгс гаргах, төгс бэлэгтэй ил гэд байх хэрэгтэй шүү гэж хэлээд дээ шүү. Төгс гэдэг утгын цаана хөх ил гэдэг утгын цаана бас бидний андаа ялгаа яаж байгаа юм. Тэ? Тэгж байгаа тий? Тэгж ойлгож шүү дээ. Андаа ялгууч андаа одоо тий 5 сар тогтнол дээр анд болцож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ анд гэдэг ойлголт өөрөө анд гэж байгаа хүмүүс өөрөө илүү тохно шүү. Тэгээд тэрний сэтгэлгээ нь өөрөө яг улсаа өмөрч босоо орших сэтгэл. Монгол улсынхаа төлөө тэр зорилго нь бүгдээрээ ингэ тэр Монголын төлөө гэдэг юм дээр нэгдэж байгаа байхгүй. Тэгээ Солонгой бол аяга олон талбар дээр ингээд олон хүмүүстэй уулзаал яваад байгаа. Одоо чи эрдэм намаа яг ингээд яачих юм бол энэ элийн үүргийг гүйцэтгэх байхгүй юу? Оцсон газар болгондоо бодож байгаа л энэ чинь Монголынхаа төлөө энэ хүмүүс сэтж байгаа юм байна. Энийн тэгвэл энэ ингээд ийш нь чиглүүлээд өгчий ч гэдэг юм. Ингээд хийж байгаа нөөрөө хөх хил болоод явчихна гэсэн. За хот хөвгүүддээ нейрот хажираа гэж. За энэ дээр юу гэж ойлгож байна? За яг цаан дотор бослоо болж ирдээсээ яг харахгүй. Хазаахааргүй. Тийм. Гэсэн үг юм. Аха. Нейрот хажираа. Гарцаагүй нэг Юмаа мэдээж бодсон. Тийм. Одоо тайлбарч ярьж гэж. Энэ нейрот гэдэг үгийг та нар ерөөсөө нэг сайн буухгүй юм тийм ээ. Нүсэн дэвжихээсээ илүү энэ ие штэ. Ие гэдэг чинь өөр алтан дэд үнэ ялгуугүй жам ясыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ тэрэн дээр урд үгээ гарах тийм ээ. Ур гэдэг чинь урд үгээ. Тэгэхээр мэдвэл цахиуг аваад урд үгээ авахар чинь хүн яах вэ гэхээр зөвл хүн болж байгаа байхгүй нээв буюу тий зөв хүн бол. Тэгэхээр жам ясыг өөр дээрээ хэрэгжүүлж чадж байгаа хүн болчихж байгаа байхгүй. Бүх зүйл жамаар тий жамаар урд үгээрээ одоо төгс болж байгаа ч гэдэг юм уу. Тийм тэрийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд энэ хажир гэдэг чинь амьдрал дээр хэрэгжүүлж байгаа байхгүй. Яг тий үйлдэл нь ингээд зөвөр гарч байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй жам ясыг сахиулж өгж хэрэгжүүлэгч болоорой гэж. Үйлдэл нь харуулахгүй. Хүүхдүүд манлайлаад өөрөө манлайлаад тэгээ үйлдэж харуулах. За их Монгол улстай хөх Монгол иргэн. За энийг бол Бүгдээ мэдж байгаа. Гүнбат мэдлэгтэй. Монгол иргэн болохоор Нэг болсон. Сайн муугаа ялгадаг. Тэгээд сүнс би мах авал би нэг төвшин. Нөгөө мүсүү. Мүсүүтэй. Тэгэхээр энэ биш үү? Хөх Монголын хөх нь их чухал шүү. Яа тэгэхээр нь шүү дээ. Одоо нэг хүмүүс бид нэр өөрийнхөө хийж байгаа үйлдэлийн гарч байгаа үр дүнгээ тооцоолохгүй байгаа байхгүй юу? Нөгөө сайн муугаа ялгана гэдэг чинь миний үйлдэл хүмүүст яаж нөлөөлөх вэ? Би ингээл би юм мэдчихлээ. Энийг ингээл хүмүүст хэлчихье гэх юм бол над олон мэдгүй хүмүүс байгаа. Олон янзаар нөгөөдөл чи аваад хоорондоо хэрэлдээд байхаар чи хөх Монгол иргэн биш шүү. Тэгвэл чи яг өөрийнхөө үр дүнгээ хүмүүст яг зөвөр нь хүрэхийн тулд бас л нэг эрдэм номоор шавхахаас өөр аргагүй 108 билгүүнээ шавхахаас өөр аргагүй шүү. Зүгээр чи мэдснээрээ ингээл цацаал тэгэл хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлээд байх юм бол чи ариун бузрыг ахаал холсон хүн болоод хүмүүс зүгээр байж исэн хүмүүсийг бүр хооронд нь нэвтрэлцүүлээ яс хаялцуул уралцуулчихж байгаа учраас
энэ үр дүнд хийхгүй байсан дээр. Тэгэхээр тэр өөрийнхөө хийж байгаа үр дүнд яг зөв үү буруу юу гэдгийг нягтлж чадсан тохиолдолд чи хөх Монгол иргэн болно. тий. Бас энэ утга нь болохоор хөх Монгол болохоор хөх мон огоол гэж цаад утга. Тэгэхээр хөх мон огоол гэдэг чи яг юу гэсэн утгатай вэ? 11 биш. Тий 12 ертөнц. 12 ертөнцтэй иргэн болж байгаа хөх ийл хүн ахна шүү дээ чинь. Тэгжээж их Монгол улстай хөх иргэн болж байгаа байхгүй. За хар ертөнцид устгах болохаар ясан урагт тэрнээс өтөөгөө. За энэ бол бид нар бол нийтэн тий. Тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүдээ ингээл харж байгаа чинь тэд нөгөө ингээд ер нь болохгүй юм хийж байгаа юм шууд тасал гэж хэлж байгаа байхгүй юу. Тэр цагт тэр нь шууд тэр ингээд ясан урагт буюу тэрийг ерөөсөө үйлдүүлэхгүй бай. Тэгээ нөгөө хүүхдийгээ ингээд бид нар юм хэлж чадахгүй болохоор чинь нөгөөдөл чи үг сонсохгүй тэгж явж байгаад энэ булхаа болчихж байгаа учраас баг дээр нь таслаад яв. Тэрийг бол өтгөө идэх хэрэгтэй гэж байгаа. За айлын төлөө дэнсийг мөрдөгч хон тайж. За энийг солонгоос харьцуулсан тийм үү? За айлын төлөө гэж дэнсийг мөрдөнө. Дэнс чи юу юм? Дэнсийг мөрдөнө гэж байна. За дэнс гэдэг яг энэ дээр бол цаг хугацаа гэж орохоогүй тийм. За хоёр удаа байна. Одоо нэг буруу зүрийн Тий. Тий. Тэр хэлж байна. Тэр айл буюу тэр эв нэгдэлтэй орон зай дээр яг нь буруу зөвийг Дэнслэх. дэнслэх зөвийг нь мөрддөг тийм хон тайж байна шүү дээ. Хон тайж гэдэг чинь яг хөө ийл байхгүй. Хан оюутуудын төвшин дахиад бидний арай өөрөөр хэлчихэж байгаа байхгүй. Бидний танхимыг ажиллах. Нөгөө нэг яг жинхэнэ удирдагч нь бол бас нэг хүн байж байгаа шүү дээ. Та нар доор нь тэднийхээ доор нь энэ хунтайж буюу тэр хүний одоо орон зайг нөхөж өгөхөөр тийм болсон хүчин болоод байжээ гэдэг таахгүй. За оршууд хатах цус гинэ. Оршуу гэдэг чинь юу оршихуй. Бага бүх зүйлийг хэлж байгаа тий оршихуй. Толон. За оршуун цагаан ертөнц гэдэг байгаа шүү дээ тийм. Оршуун цагаан ертөнц гэдэг. Тийм. Толон. За оршуу болохоор 9 цагаан ертөнц орно. За тэгэхээр тэр 9 цагаан ертөнц тэрэнд хатах цус гэж юм. Хатна гэхээр яа вэ? Цус хатахаараа ямар үйдэг лээ? Одоо нэг юмд наалдчихаараа цус чинь ер нь нэг ундгуу те. Тэрийг бүр ингээл сайн үрж мөрөхгүй бол ер нь баг ойчдгүй шүү дээ. Өөрөө тэр хүн байхгүй болсон ч гэсэн тэр хүний хийж байгаа үйлдэл юм уу те хийсэн мөрөн ч юм уу те тэн дээр бүр ингээд удаан хугацаагаар байж хахаар одоо та нар бүх зүйл дээр оюун санаагаараа ингэж үйл дээрээ гэдэг шүү дээ. Тэр 9 цагаан ертөнцтэй оршууд хатах цус байгаа. Тий. Тэгэхээр манай өвгдөөс энэ хүмүүс одоо байхгүй шүү дээ. Байхгүй хэрнээ энэ хүмүүсийн үйл хэрэг оюун санаа нь биднэрт ирсэн биш. Хичнээн олон мянган жилийг даваад туулаад. Тэгээ юу л да цус. Одоо ягаад цусыг ингэж хэлчихэж юм гэхээр цус гэж байгаа тэр хатсан байгаа цусыг шүү дээ. Ингээд утцсан байсан ч гэсэн одоо тэнд мэдээлэл гэж хэлдэг. Одоо яг шинжлэх ухааны хэлээр бол тийм. Тэгэхээр энэ чинь яаж юм тэр бид нар яг л энэ дээр л байж байгаа л гэж хэлдэг. Хатч одоо байхгүй болцсон ч гэсэн энэ дээрээ байж байгаа дусаарай л гэж байна. Юу нь бол амир. За босоо голж чулуучих яс. Босоо голч дээр чулуужаад ясаалаа гэж байна. Тэгэхээр саяны шиг те. Тэгэхээр нөгөө бидний тэр мэдлэг, тэр орон зай, тэр үг үйлдэл, бидний алсын хараа тэр зүйл маань өөрөө яг л одоо ингээд нэг юм босоо голч буюу юмыг ингээд нэг юм углууруудад өгсөн юм шиг тэн дээр яс байгаараа гэсэн үг. Тэгээд эн чинь эцэг уламжлагч учраас хүмүүсийг ийм болго гэж байгаа байхгүй юу? Босоо голчийг нь босгож өг. Яагаад энэ эрэгтэй хүмүүс ингээд аяр амийн чанар муудаад гэж яриад байгаа шүү дээ. Эрэгтэй хүний амийн чанар муудцаа, эмэгтэйлэг болцоо. Яа тэр энэ мэдлгүүд байхгүй юм. Тэр орон зайд бий болохгүй байна. Тэн дээр мандайлагч буюу тэрийг үлдэж байгаа хүмүүс нь бага байгаа.
Тэгэхээр бид нар энэ эцэг оломдогч гэж байгаа энэ оломдогч өнөөдөр юу гэж үзэж байна? Оюун санааны хувьд бусдыгаа өөрөө чи тийм болоод бусдыгаа тийм байдал руу одоо тий малайлж одоо тэрийг амин чанар шилжүүлээрэй гэж хэлж байгаа. Яг тэр эцэг хүн шиг хайрлаад тэгээд хамгаалаад өдрөдөө өгөө наадуулта хэлээд өгөө гэж. За дараагийнх нь болохоор 5 үрийг ертөнцийн бойжулсан аав. Эцэг одоо ингээд ийм чулууцсан яс гэдэг юмаа мэддэг хүн болохоор дараа нь яах нь? Нөгөө мэдгүй байгаа хүмүүстэй яаж? ертөнцийн бойжуулах нь шүү дээ. Аавын найтай. Зааж хэлж өгнө шүү. Тэгээд заавал 5 үр юм бол. Тий, яагаад 5 үр юм бол? За бодъё. Сайн яг гэж бодчих 5 үр гэж. Нэг үр байхгүй яагаад 5 үр болцсон. Тий? Ер нь цэвэртэй холбоотой бол одоо 5-5-аар. Тий. Тэр байж бол ер нь энэ номыг үзэхээр 5 төрөл юмнуудыг дандаа хэлээд байгаа тий. 5 тусгаар тогтмол 90 цэвэр өвчин өөрөө 18 хуваагдаад дотор 5 болоод 5 өөр юмнуудыг ингээд 5 үр гэж хэлээд байна да. 5. Тэгэхээр энэ ингэж 5 өөр хүн, 5 өөр сэтгүүлтэй, 5 өөр газар бойдсон. Гэхдээ Монгол одоо юу гэдэг ингээд ерөнхийдөө ингээд тооч гэсэндээ ингээ ярих юм бол 1 2 гэхээр цөөхөн 5 гэхээр олон болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр 5 гэдэг төлөөлөл маань өөрөө цаанаа тийм утгуудыг олгох байсан. Тэгэхээр тэр бүх хүмүүсийг яаж юм ертөнцийн болж ирсэн аахгүй юу? Яа тэр нэг хүнийг одоо хүмүүжүүлж бойжуулах 5 хүүхдийг хүмүүжүүлж бойжуулах өөрөө болох шүү дээ. Тэрийг хэлж байгаа. Тэгээ яг нь өөрийнхөө хүүхд гэхгүйгээр бусдын хүүхдүүдийг танихгүй одоо ажил төрлийнхаа ч юм уу ямар салбар дээр чи ямар өөр хүүхдүүд өөрөөсөө хойч үе байна. Тэрийгэ бойжуулах аав нь болоорой л гэж хэлээ. Тий, аав нь болоорой. Тэгэхээр тэр аав нь болохын тулд тэр хүнээс чинь 5 өөр хүнээс одоо хүүхдийг бойжуулахын тулд ур чадвар шаарддаг байхгүй. Тий. Тэгэхээр сайн аа юу гэнэ? Хаан ил юу лээ? Илчтэй юм болоо. Иргэн босоо. Тий, 5 бойжуулна. Тий. Тэгэхээр энэ 5-ыг төлөөлүүлсэн одоо 5 өөр гэж байгаагийн артал болохоор маш олон юм 5-ын төлөөлөлд гарч ирж байгаа. Ямар ч хэлсэн чи аав нь байх ёстой учраас яаж юм нэхэр тэр юм ойлгохгүй ч юм уу дутуу ч юм уу тийм хүнээсийг бойжуулаад өгчөрөө л гэж байгаа байхгүй. Тэр хүн нь ямар ч талбарын ямар ч хүн байж болно. Тэгэхээр би энэ хүмүүс болохоор аав нь байхын тулд энэ мэдлэгийг авчиж би аав шиг юм сэтгэлийг гарах юм байна шүү гэдгийг хэлж өгч байна. За 5 ухааны хилэмлийг хэлсэн цэцэн. За энэ цэцэн болохоор энэ дэр чуучин гэдэг ингээд авсан байна. За тэгэхээр 5 ухааны хилэмлийг гэдэг маань өөрөө энэ номоо хэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ номоо одоо тийм шүү дээ, юм шүү дээ гэж хож таниулж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яг 5 талаас нь бас хэлэх гэдэг юм уу? Альч талаас нь одоо асуусан ч ингээд цэцэн хүн шиг ингээд шууд ингээд хилдэг болчоорой л гэж хэлээд ах шиг байна. Тийм. За 5 зүйл мод ургуулсан бэлгүүн гэж. Тэгэхээр 5 зүйлийн модыг бид нөгөө 90 цэвэр өвдөр бас байгаа шүү дээ. Улаас, сэндэн, жодоо, улаан юу лээ? Хуш. Нэг нь юу лээ? Тийм. Гэхдээ энэ би болохоор энийг ингэж ойлгож байгаа. Өгд эдс болохоор хүний амьдралыг цэцгээр дандаа зөөрлөө, модоор зөөрлөд гэдэг байхгүй юу? Тэгэхээр чи тэр хүүхдийг штэ тэр хүнийг ч юм уу ингээд бэлгүүн гэж байгаа учраас оюун санаагаараа үрийн ингээд суулгаад өгчөөрөө, үндсийн тавиад өгчөөрөө. Тэгээд наадуул чин цаашаага өөрөөсөө ингээд ургаад явчихнаа. Үндсийн зөв тавиад өгчих юм бол тэгэхээр энэ 5 зүйл мод гэдэг маань дахиад тэр хүн нь өөрөө ямар ч хүн байж болно, одоо монголч байж болно, бүр гадаад ч хүн байж болно. Чи зөв юмыг нь эхлээд суурийг нь тэр хүнд оюун санааг нь тавиад өгчих юм бол наадуул чин цаашаа өөрөөсөө явчих шүү, цэцгэлж шүү гэдэг зүйлээ тэр утгыг хэлж байгаа. Гэтэ яг ер нь бол хэдүүлээч гэсэн энэ мод гэдэг дээр хүмүүс хэлэхдээ тэгжил хэлэх юм билээ. За ийм мод тариул болох юм шүү гэж. Тэр чинь нөгөө газар нутгийнхаа онцлогоос хамаарат тэр модууд өөрөө өөрсдөө нутг нь өөрөө тэр цав гашуун гэд хэлсэн байгаа шүү дээ. Тийм. За 6 үе зул болдог багш. 6 үе
үеийн зул болно. Багш хүн гэдгийг бид нөгөө дэмжин юм дээр үзсэн шүү дээ тий. 5 үлсүр удамшил зөв 5 үлсүрээс одоо мэдлэг түгээгчийг багш гинэ гэдэг. 6 үе бас 5 үе байж байгаа. Тий. Тэгэхээр өөртөө нийлээд 7 ч юм уу тий. Өөрөөсөө цаашаа 6 үе. Тэгэхээр тэр хүний түгээж байгаа тэр 5 үлсүр чи юу лээ? 5 юу? Тий. 5 5 үлсүр их үлсүр. Нарсаа. Тий. Тий. Нар сарсуу. Тэр мэдүүлж Сүү их засаг. Энэ 5-ыг чи энэ 6 үед заагаад өгчих гэдэг шүү дээ. Тэгэхээр 6 үед заана гэдэг чинь боломжгүй шүү дээ. Би өөрөө ганц үе тийм ээ. Надаас цаашаа энэ гэтэл миний заасан зүйл маань өмнө бат яг энэ орчлонгийн зам байх юм бол мөнхийн имийг зааж байгаа учраас энэ цаашаага ингээд үржи байхгүй болсон ч гэсэн яг зөвөр ингээд өвлөгдчих тийм аа. Тэгэхээр чи нэг сайн суулгаж өгч өрөө гэдэг байгаа байхгүй яг зөв имийг нь хэлээд өгөөрөө. Тэгээд зул болно гэдэг байгаа байхгүй. Зул. Нэгсэндээ жижиг гэрлийг ингээ асааж гэрэлтүүлэхтэй тэр. За нейро тажрыг хамгаалах баатар. За баатар гинэ. тэр мэдлэг хамгаалах. Тий. Тэгэхээр тэр мэдлэгийг хамгаалах гэдэг нь өөрөө ямар утгатай юм хэрэг. Одоо энэ алтан дээд гэрээний ондыг бол гадны одоо юунууд бас хэрэгэлдэг байгаа шүү дээ. Хэрэгжилж байгаа тийм янз бүрээр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол одоо яг жинхэнэ цэвэр бол биш байхгүй. Нэгдүгээрт бол тэр дурын татчихжээ. Хоёрдугаар тэр хүмүүс өөрсдөө тэрийг мэдэхгүй байгаа даа. Тэгэхээр бид нэр энэ номоо үзснээрээ энэ номыг яг энэ утга төгөлдөр тэгээд дээр нь бол энэ оюун санааны одоо яг энэ зэгцтэй бөгөөд зөв байдлаар нь түгээж, дэлгэрүүлж, бусдад зааж хийж өгөх нь одоо хамгаалж байгаа гэсэн үг болж байгаа байхгүй. Тэрнээс дураар нэг өөрсдийнхөө одоо ингэ тайлбарлах юм чухал болчих. Утга нь алдагдаад явчихсан. Тэгэхээр нөгөө энэ биднийг хэлж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр яг энэ номыг яг энэгээр нь ойлгож чадхууд нь бид нар учраас тэрэн дээр бат байгаарай гэж. Үеийн үед та нар тэрийг хамгаалж байгаарай. За баатар гэдэг үг болохоор бай, тай, ур. За бай гэдэг нь болохоор байлгагч, бий болгоч. Тэн дээр л байгаарай гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг чулууцсан яс хатсан цус ах юм шиг байхаар л гэж шүү дээ. За тай гэдэг нь болохоор хариуцах эзэн. Эзэн буюу нөгөө нэг эргүүн байгаарай гэж шүү дээ. Ил байгаарай, дэмч байгаарай, хаан байгаарай гэж байгаа. Илч байгаарай гэж шүү дээ. За ур гэдэг нь болохоор өндөр гүйцэтгэх уур чадвар дөрөө агаас. Тэгэхээр нөгөө бидний төсөөлдөг баатар хүмүүс одоо жишээлбэл Чингисийн 9 өрлөгч нөгөө Исүүхэ Баатар Матар гэдэг. Исүүхэ биш юу лээ? Сүбэдэ. Тэр хүмүүс чинь ямар хүмүүс байсан бэ гэхээр энэ нейро тажрыг хамгаалдаг хүмүүс байсан байгаа байхгүй юу? Тэр амь нас чухал биш тийм ээ. Яг л жам ёсыг одоо ингээл сахиал тэрнийхээ төлөө явж байгаа учраас тэр хүмүүс чи яаж ийнө гэхээр юу ч одоо зүйл байхгүй. Тэгээд тэр өөрсдийнхөө нөө санаа нэгдсэн тэр удирдагчтайгаа бүгдээрээ нийлээд тэрийг ерөөсөө л ингэж л хийн гээл тэр төрлөө ороод явцдаг. За ингээд энэ 15 цэвэр төгс гэж байна. Энэ шинж байна. 15. За ариун ил ертөнцөөр. За ариун ил гинэ. Ил гэхээр юу гэсэн үг? Ариун ил. Айл эрдэнд. За айл эрдэндээ ил гэсэн. За тэр айл эрдэндээ ил буюу элийн төвшөнд энэ мэдлэгийг авахаар элийн төвшөнд очино гэж штеп. Хаан бол болохгүй байгаа юм шүү дээ. Тийм байгаа. Тэгэхээр энэ өөрөө нийгмийн харилцаа буюу нөгөө алтан бүс болж байгаа байхгүй. Хувь хүнд. Хувь хүн өөрийн анхны одоо орон зай болох өөрөө мэдээд гэр одоо отго шамс буюу өөрийнхөө эргэн тойронд байж байгаа хүмүүст нөлөөлөх нөлөөлөл хийж байгаа байхгүй.
Тэгснээрээ яаж юм? Отхон дүү агуул их ертөнцид байж хуйг эцэг их ертөнц гэмөө гэж. Өөрөө тэр хүн яаж юм? Отхон дүүгийнхаа эцэг нь болоод отхон дүүгээ яах нь агуул ертөнцтэй байж үлэх юм шүү дээ. Яагаад отхон дүүгээ хэлчихэж байгаа юм? Уламжлуулж байгаа учраас. Тийм. Тэгэхээр энэ отхон дүү дээр бас яг өөрийн төрсөн дүү биш ч байж болно. Нөгөө юмаа мэдгүй чамайг сонсох хүн гэсэн утгаарч байж болох юм тий. Тэгэхээр Монгол одоо харилцааны нэг онцлог байдаг. Яагаад тэр энэ дээр ингээд дандаа юм гэр бүлийн харилцаа хэлээд байгаа зү. Гэр бүл шиг хүү дүү гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө гадны одоо яг энэ философийн онолоос ялгагдах онцлог нь монголчууд ийм халуун иргэн гэж нэрлэж байгаа хгүй энэ харилцаа. Яагаад тэр бүгдээрээ улсынхаа хэмжээнд нэг гэр бүл болчихж байгаа. Тэгээд тэр дотроо байгаа бүх хүмүүс яаж юм дүүшгээ, хүүшгээ, аавшгээ, ахшгээ, эгчшгээ одоо юу гэдэг те тэр харилцаа хийгээд байна. Гэтэ тэр харилцаагаа хийхдээ яаж юм гэхэд мэдэж байгаа нүд нь яг нь мэдгүй байгаадаа нөлөөлөөрэй гэж байна. Тэгэхээр энэ яаж юм гэхээр эцэг хүний мэдгүй зохиог авснараа чи тэр отхон дүү болсон тэр нөгөө мэдгүй байгаа хүмүүстэй нөлөөлж иж чи энэ эцэг их оломлогч буюу эцэг оломлогчийн энэ оюун санааны мэдлэгийг яг нь тэнд таринаа. Тэгжээж тэр зүйлчнөөр энэ нэгдэлтэй орон зайг бий болгоно. Тэгээ энэ өнөөдрийн энэ эцэг оломлогчийн энэ мэдлэг маань өөрөө юу гэж юм? Отхон хүү эцэг их ертөнцөөр хөв бүтээвээс оломлох байж байгаа гэж байгаа байхгүй юу? Нөгөө отхон дүүд нөлөөлөд тэгээ хүүдээ бас нөлөөлж шít энэ дэр. Тийм байгаа зү хоёр утга гараад байгаа зү. Тэгээд хөв бүтээх буюу цаашаа тэр надад нөлөөлөгдсөн тэр хүмүүс маань дагаа хийгээ үйлдэж авал яах нь оломлох болж байна гэж байгаа. Тэгэхээр миний хэлж байгаа, миний ярьсан, миний зүйл тэр орон зай дээр нөлөөлөд тэр нөлөөсөн хүмүүс маань яах нь тэрийг орон зай дээр давхар үйлдээд эхлэхээр энэ хөв бүтээх болж байгаа. Оломлох болж байгаа. Оломлохыг хөв бүтээх юм бол орших байж байгаа гэж. Нөгөө орших буюу 9 цагаан ертөнц маань ажиллаж эхэлж байна гэсэн. Оршихуун их ертөнц гэдээсэн шүү дээ 9 цагааны чинь тийм. Одоо хүмүүс чинь нөгөө бүгдээр нөгөө миний хөө гэдэг шүү дээ. Тийм. Хүний хөвгдөөсөн чамаагүй боломжинд тийм. Тэгэхээр тэр чинь нөгөө хөө гэж дуудах, миний хөө гэж дуудах хоёр юм. Шал хоёр ондоо сонсогч байгаа шүү. Гадаад хэлэн тийм байдаг шүү. Хүний хөвгдөг хизээч. Тийм. Миний хөө гэж. Тийм. Тэр гадныхан болохоор эрхмээ гэж дууддаг тийм үү? Эрхмээ. Очсон хүүхэн гэдэг чинь нөгөө хүүн гэдэг үг нь яваад байгаа юм шүү. Хүүхэн гэдэг. Тийм. За тэгээд долоо дээдсээс удамссан ёс. Олонлохыг болдог нейро тажир гэж байгаа байхгүй юу? За энэ дээр юу гэж тайлбарлаж байна өөрсдөө. Долоо дээдсээс. Долоо дээдээс удамссан ёс гэдэг чинь нөгөө нэг түрүү нөгөө 6 үе зул болдог багш гэдэг үзсэн шүү дээ. За тэгсэн. Юу гэдэг нь 6 үеэр өөрийгөө оруулаад тэгээд 7 үе бүтээр ингээд нөгөө онлоо мэдсэн. За тэгээд нөгөө төл чинь цаашаа ингээд үргэлжлүүлээд биедээ ингээд заагаа явчих. Юмаа мэдсэн байгаа хүмүүс нь олонлох гэдэг нь болохоор өөрийн орон зай дээрээ онлоо ойлгоод тэгээд автаж биеэр одоо үлдэж харуулахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 7 үе одоо ясан талч үү тий одоо 7 үеийн өөрсдөө орон зай дээрээ хажирыг одоо харуулсан юу одоо тэр неурит гэдэг төрөв бас хэлсэн дэвжих болгон өөрийн ур чадвараар орон зай дээр илжүүлээд биежүүлээд тэгээд яг тэр зөв хажир үнийг харагдандаа бүх зөв одоо сонголтын хийж үйлдэл нь дандаа нөгөө 108 хэмжүүлсэн гаргасан тэр үйлдэлийг хийх юм бол олонлогч нь буюу одоо яг нөгөө орон зай дээр давтаж
орон зайч болж шүү. Одоо үлдэж шүү гэдэг. За болж байна. Аха. За сайн юу гэж бодож байна? Долоон дэцээс үзмсэн яс гинэ. Долоо ертөнцийн нэг нь олон тохиол энэ хажаар болол. Одоо энэ нейрот хажараал гэж. Тийм яг энийг ингээд энэ долоон дэцээс буюу долоон дэцгийн зүүн гэдэг ойлголтыг удамшуулаад ясвалгаад тэ хэрэгжүүлэх юм бол ясчлан бүр ингээд нэг бүрчлээ яс гэдэг чинь нэг бүрчлээ хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэх юм бол яаж юм? Боломжтой болох буюу уламжлал болно шүү гэж. Тэр нь өөрөө ардаа яг нейрот хажраа буюу дахиад нөгөө яг л гарцааг үзүү хийгдэж байгаа шүү гэж. Тэгэхгүйгээр одоо яг нэг талын аваа талын болоод юм болохгүй. Яг л ингэж хийгдэх хэрэгтэй шүү таахгүй. За элен зэх ертөнц өгөөд эцэг оломлогч олонхч биш цоцрохоо аж байгаа гэж. Тэгэхээр дараагийн ертөнц байхгүй бол яах нь вэ? Эцэг боломж байх боломжгүй. Тий, эцэг оломлогч байх боломжгүй шүү гэж. Тэгэхээр дараагийнхаа одоо ингэ нүмерх нь ш нүмерх үе мэдэж байгаа. Тэгэхээр гэрээр ярих юм бол ганцхан тоон байгаа эсвэл ганцхан баг нь байгаа эсвэл ганцхан хан байгаа гэр гэж болохгүй шүү. Тэр гэр гэдэг чинь өөрийн гэсэн юм бүтцтэй зохион байгуулалттай бүгдээ өөр гэсэн үүрэгтэй байдгийн шүү гэдэгтэй адилхан баг гэдэг шүү дээ. За дараагийн юм уншия. За сайн уншия. Илэн салбар уншия. Сүрлэг хөхөө шиврийг сүйтгэж булгай нүмрэмзээ. Сорхогтны үр цөрхөн бахин ирэмзээ. Тэднийг аврагч авраг ачлал ертөнцийн эзэмцэл буюу элен цэцгээс ачлал хүртэх элен бос сорхогтны үрсийг элен ертөнц эцэг ертөнц овол ертөнц аврам за элен ертөнц юм бэ гэвээс ус хаан өөрийн яс гурван нэрээ отгон хөө овол болон эцэг ертөнцөөр ясаж засхуун тэнгэрт нөлөөс элен цэг ертөнцөөс олонхой хэлдэг анхны авалц нейрот хажир бутадуу ертөнц зүгт олонхой огтгож биш цоцорхой ажгүй. За энэ олонлогч болохоор элен цэг чинь тийм үү? Эцэг хичээд араас нь элен цэг явж чинь тийм үү? Бид нэр одоо элен цэцэг гэдэг тийм үү? Тэгэхээр аавын аав шиг ахна шүү дээ. Батга аваад тийм үү? За тэгсэн чи яасан гэж юм дээр. Тэгэхээр энэ ийм юм бин те. Эцэг бид нар сая эцэг болоод ингээд хүмүүстэй үйлдэл хийн. Тэгвэл тэрний цааталд нь одоо бодох юм чи хэлж өгье шүү. Тэр үйлдэл хийхийн цааталд ийм юм явна шүү гэж хэлэх чинь. За яасан гэж юм. За бас л нөгөө хар тийм ирсэн байх тийм үү? За тэгсэн чи яасан гэж юм. Дөрвөн хүү сорхтаны үр зөргөрөн гэхээр. За хоорондоо маргалдах нэ. За өөр нь болохоор цорхон барихын эзэмзээ. За ер нь бол ингэж болохоор одоо ингэж хэцүү боллоо хэцүү цаг ирж байна. Яг уу сүнсмаас ирсэн байна. Хилээд өгөөгүй ер нь юу мэдэх хэвтэй би одоо ямар сүнсний ямар үүрэг даалгавартай ингэж хүмүүс тэгээд байгаа шүү дээ. За тэрийг хэлж чинь тийм үү? За тэгсэн чинь тэр тэднийг аврах ачлал хаана орж байна? Эзэмцэл байгаа гэж. Элэнцэд бай. Элэнцэд байгаа байна. За элэнц эцгээс ачлал хүртэх бэлэг олбоос бэлгийг ол. Элэнц эцгээс ачлал хүртэх бэлэг нь болохоор ямар бэлэг гэж юм? Сорхтны өрсийг аврах бэлэг байна. За энэ бэлэг оюун нь юу юм гэхээр эцэг ертөнц овол ертөнцөөр авна гэж байна. Тэгэхээр овол ертөнц нь юу юм? Үүслийн гурван насын хараа. За эцэг ертөнц нь юу юм? Саяны 15 төгөөс шинж талбар дээр их үйлдэл авах нь ш. Тийм байгаа зү. За тэгэнгүүт эцэг ертөнц элэнц ертөнц гэдэг нь юу вэ гэх юм бол за одоо энэ дээр юу гэж юм? Улс хаа өөрийн
гурван нэрээ. Отгонхоо овоолол хэцүү ирсэн. Зассан тэмээс За энэ яг ямар утга байж байна? Яг энэ дээр л байна л да. Одоо ясаж гэдэг засаж. Тийм засна. Тийм. Овоол бол одоо энэ гурван нэрээ болоод овоол бол эцэг ертөнцөөр нөгөө хоёр ертөнцөөр засна гэсэн. Тийм нөгөө хоёр ертөнцөөрөө тасна тийм үү? Оргуул эцэг ертөнцөөрөө засаа. Тэгээ засгын тэнгэрт мэдлэн гэж шүү дээ. Тэгэхээр энэ эцэг элэнц ертөнц гэж байгаа ертөнц маань өөрөө ямар ертөнцийг хэлээд байна? Өөрөө үйлдэл хийх. Үйлдэл хийх яг зөв. Тэгэхээр үйлдэл хийхдээ ямар талбар дээр хийнэ гэж байна? Улс хаан. Өөрийн. Тийм. Тэгэхээр улс энэ гурван нэр гэж байна тийм үү? Тэгэхээр улс буюу нөгөө нэг айлын байна. Хаан буюу тэр айлын дэнд одоо тэр тодорхой хэмжээний үр дүн гаргаж байгаа тэр орон зай. Тэгээд тэр өөрийн нэр буюу ураг удам чинь чамаад нэг нэр өгсөн байгаа шүү. Тэр гурван нэрийн талбар дээр үйлдэл хийх хэлээд байгаа байхгүй юу? Засхын тэнгэрт мэдлвэс гэдэг байгаа. Тэр орон зайгуудыг хэлж өгöd шүү. Тэгэхээр нөгөө улс гэдэг нь одоо магадгүй Монголын иргэн гадаадад явна шүү дээ. Бид нэр улсаа төлөөлж байгааг хэлээд байх шиг юм тий. Хаан гэхээрээ бид нар чинь бас нэг өөрсдөө энэ тэнд очиод ямар нэгэн юмн дээр оролцож байгаа. Тэгтээ чи яг тэрэн дээр бусдаа хэрхэн нөлөөлж байна гэдгийг бодож хийгээрэй гэдэг ах шиг тий. Өөрөө одоо өдөрдөгч болоод. Тэгээ өөрийн нэр гэхээр хувь хүн болоод чи тэр үйлдэлээ сая эцэг болоод хийсэн үйлдэлүүдээ ингээд бодож байгаад хийгээрэй. За энэ дээр ингэж байна. Ясан нэр гэдэг нь болохоор амд аймын чанарын нэрээ гэж. Улс нэр гэдэг нь болохоор улсын одоо тэр тавцан дээр гарч ирсэн нэр. Хаан нэр гэдэг нь болохоор тэнгэрт өгдөг нэр гинэ. За энэ дээр болохоор Чингис хааны буюу Тэмүүжин хааныг маань хэлсэн мэт Чингис хааны. За амд аймын чанарын нэр нь болохоор Нэв Иедүин Нэвдин гэж хэлж байгаа. За тэгмүүд улс нэр нь болохоор Төөми Ирчин. Ирчин. Төөми Ирчин. Тэмүүжин биш Төмөрчин юм билээ. Төмөрчин буюу. За тэгээд хаан нэр нь болохоор Чингис. Тэгээ бидний энэ талбар буюу бид нар энэ элен залгамжлагч одоо юу хэлж өгч юм хэрэг бид нар ч гэсэн өөр ингэсэн нэртэй тийм үү? Аав ээжээс өгсөн нэр байна уу? Бай. За тэгээд тодорхой хэмжээний бид нар нэг өсөн дэвшил болсоор эзэмшиж байгаа юм. Улс орондоо ажиллаж байгаа юм. Тэгээд тэр ажиллаад ирэхэд ямар салбар дээр яаж ажилласнаас хамааран үр дүн гаргахаар бид нар бас нэг хаан өгөөд байгаа. Тийм хаан болж байгаа. Өөрийнхөө талбар дээр эзэн болж байгаа. Тийм. За тэгээ улс нэр нь болохоор тэр улстай буюу бүр том талбар руугаа гарч ирэхэд нэг одоо цол өгж байгаа шүү дээ. Тэрийг хэлж байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг дэлхий дээр бол Нобелийн шагнал гэдэг ч юм уу одоогийн харах юм. Тэ? Одоо эсвэл одоо тэр киноны их наадмуудад ороод аваарцууд эзэмшиж байгаа тэрийг хэлж байгаа ч гэдэг ч юм уу. Дэнсийн ном гэж байгаа ч гэдэг ч юм уу. Улс гэдэг маань өөрөө бүр ингээд улсаа төлөөлж байгаа тэ тэр тавцан дээр хэлж байгаа байхгүй. Хаан гэдэг нь болохоор улсынхаа дотор удирдах байгаа буюу бусдыг манлайлаад тэр гаргасан үр дүндээ хилэгдэж байгаа нэрээ хэлж байгаа байхгүй. Ардын гавьяат одоо бол энэний үн цэнүүд байхгүй болчихлоо л доо. Тийм. За тэгээд ясан нэр болохоор яаж юм? Нөгөө аав ээжээс өгсөн нэр ахна шүү. Тэгэхээр ямар талбар дээр ямар одоо орон зай дээр ямар үр дүн гаргаж байгаагаас хамаарат энэ элэнс боломжтой гарч ирж байгаа байхгүй. Тэр хүмүүсийн нэг ч гэсэн өөрөө ингээд цаанаа утгыг агуулждаг. За жишээ нь солонгоо гэдэг нэрийг солонго. Солонго гэж бодоход бид юу бодох вэ? 7 өнгө бодно тийм үү? Тэгэхээр солонго гэдэг нэр бол өөрөө 7 өнгийг төлөөлж байгаа боловч энэ өөрөө цаанаа оюун санааны 7 бас хэмнэл байх гэдэг байна. 7 ноод авах гэдэг байна. Солонго гэдэг чинь. Ер нь бол 7-оор төгссөн зүйлүүд солонго гэдэг зүйл бас хамаарах гэдэг байна. Солонго биерөө мэтгээд байсан шүү, тийм үү? Нөгөө андын айлгууд дээр. Тэгэхээр хамгийн сайхан зүйлийг бид нар ингээд ад жаргалтай байх хэрэгтэй байгаль дэлхий дээр хамгийн гоё харж байгаа тэр зүйлээ болохоор солонготой зүйлээ байна шүү. Тийм үү? Хүүхдүүд зураг зурхтаа тийж зурдаг. Тэгэхээр солонго гэдэг нэр өөрөө тийм
одоо хүмүүсийн сэтгэд бол маш гоё одоо бидний харааныхаа чадлаар хардаг 7 спектрийн өнгийг тэг бид нарт ингээ харуулчихсан ийм өнгө байх гэдэг шүү. Тэгэхээр тэр 7 өнгө нь өөрөө цаанаа дахиад утгыг агуулж байгаа шүү. Тэг гихч. За сайн жаргал. Бүх юмыг сайнаар хийх гэдэг шүү. Тэгээ жаргалтайгаар хийх гэдэг. Бэлэгдлэн. Тэг. Бусдад сайн сайхан зүйлийг зааж өгнө. Өөрөө бас тэр сайн сайхан зүйлтэй явах нь тэмүүлнэ. Гихч. Ихсод их цэцгээ битэрийг болохоор аав маань өгсөн битэрийн нэрийг. Тийм. Гэхдээ намайг ээж өгсөн гэсэн. Тийм. Та хоёрын нөгөө нэрнээс холбоод хоёр хичээгээ юу гэхэд. Манай нэрийг бол аав өгсөн. Тийм. Тэгэхээр би болохоор яагаад тийм нэрийг авсан гэхээр намайг төрхийн үед болохоор дэлхийн залуучуудын 10 дугаар их наадам гэж болсон гэсэн. Тэр үеийг төрөөд тэгэнгүүт нь нөгөө их таймаа гэдэг тэр хоёр чинь хэлсэн. Тэгээд дээр нь болохоор эмэгтэй болохоор цэцэг гэдэг нэр өгсөн байна. А би болохоор тэрийг өөрөө яг энэ номоор ингэж тайлбарлах талаар угаасаа энэ ч юм учраас эрүүл энхийн их юм байна би. Бусдад одоо эрүүл энхийг амьдрахын зааж өгд юм байна. Цэцэг гэдэг чинь өөрөө дэлгэрүүлэгч гэсэн утгатай байна. Тэгэхээр би бол тэгэж миний нэр өөрөө цаана ийм утгатай. За цаашаа явж. Тэр хүн болгоны нэр өөрөө тийм нэрний бэлгэлүүд нь өөрөө шүү дээ. За цаашаа. За солонгоо шээ. Угийн хангай, зээрний тал булангийн говийг улаан хов бузар хэрүүл нүм. За ачлал төрд багдан жижигдэн зээ. Умны үрс богшин мэгшин ирэмзээ. Утаадуу эцгээс ачлал хүртэх бэлгтэй аваас умны үрийг удаатай ертөнд аврам заа. Удаатай ертөнд юм бэ гэвээс үртэй хүний 9 үсэл. Үүслэн 3 эрднэр биелж олонлгүй болдог нэрээ тачраа. За эхлээд энийг хэлчихье. Тэгээ цаашаа. Дахиад. За хангай тал говийг ингээ нөмөрцөн байна тий. Ингээ томроо ингээ улс орны томорцсон. За булхан хов бузар хэрүүл нөмөрсөн. Хоорондоо муудалцаад нөгөө хэрүүлийн далай уруулын унхаа алдсан тий. За тэгээд буянт төр жижигдэн юм зээ. Төр нь яасан? Энд буянт төр жижигдэн юм. Хүмүүс нь бас тутарсан юм шүү. Тий, төр нь эргүүний бадраж чадаагүй учраас эргүүнийх нь төрийнх нь одоо оюун санаа жижигдсэн байхгүй. Ингээд тэрнээс гадна энэ олон нийтийн ухамсар нь угаасаа дордцсон учраас төр жижигдэж байгаа байхгүй юу? Та нарыг захирч чадахгүй угаасаа. Тий. Яа тэгээ ард түмэн өөрсдөө бүр ингээ ухамсарын дороотолд орцсон. Хоорондоо хэрэлдээ сууж ийн гэдэг нь шүү дээ. Энэ хоорондоо бахиралдаад хов бузар хэрүүл нөмөрцөө. Хоорондоо ерөөсөө ингээ юу нэгдэл байхгүй. Тийм болцсон үед тэр төр бол жижигднэ. Та нарт дийлдэхгүй. Яа тэгэхээр ард түмэн өөрсдөө юу одоо хийж бүтээж чадахгүй. Зүгээр л хэрэлдсэн хүмүүс болцсон учраас. Тэгэхээр энэ дэр бол яг юу гэж яг автоны өөрөө буянт төр багтан жижигдэн гэж байгаа өөрөө төр чинь өөрөө ардтын одоо хаан гэдэг нь шүү дээ хэрэгчээд байгаа. Тэгэхээр хаан нь хааныгаа байранд байхгүй байна. Ард түмэн ч ард түмнийхээ байранд байхгүй байна л гэж хэлж байгаа байхгүй. Оюун санааныхаа бүгдээрээ жижигдсэн гэж хэлж байгаа. Тийм. Тэрээс ганцхан юм ард түмэн гэж байгаа зүйл биш. Тэр систем өөрөө явахгүй байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ яг ард түмэн угаасаа буруу байгаа нөхцөл тэндээс буруу л хүн гарч ирдэг байхгүй төр дээр худал хурамгал гарна. За өмнө өрс богшин мэгшин ирнэ. Богшин гэдэг нь яасан вэ? Мэгшин. Нөгөө эхлээд цөрхраад байсан чи одоо бүр богшоод мэгшээд ирсэн. Ил хэцүү юм болж тийм үү? За бутаадын үцгээс ашиг төлөх бэлэгтэй аваас бовны өрсийг бутаадын өрсөн зааварнаа. За энийг ойлгож ич та нар яах нь вэ? Аврагдах уу энэ одоо муу мухаа зүйлээс ангижирнаа. За энэ нь юу юм бэ? Үртэй хүний 9 хүсэл. Үүслийн 3 эрдэнэ биелж олонлохын болдог нэр тажраа гэж. Тэгэхээр үртэй хүн. Үртэй хүн гэж хин. Үртэй л хүн хэлж байгаа тий. За авшөө үртэй хүн. Хүн чи үр хөвгтдээ юу хүсдэг вүлээ? Сайн сайхныг л хүсдэг хүнийг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр үр хоочтой буюу тэр жижиг балчрууд та тий юмаа мэдгүй байгаа хүмүүстэй тэр одоо юу хүсэж явах ёстой бэ? Юуг нь одоо мэдүүлэх юм бэ гэдэг. Энийг бид нар ойлгох ёстой шүү гэж. Яг тэр нөгөө
бэгшээд магшаад уйлаад юмаа мэдгүй байна гэж хэлээд нь шүү дээ бидний. За тэгээд үүслийн 3 эрдэнээр биелнэ гэж чинь. Үүслийн 3 эрдэнэ нэг агуул боломжчид тавьж байгаад яг нь энийгээ биелүүлэхийн төлөө явна. Нэг алсын хараагаа бүгдээрээ явна. Дахиад нөгөө ингээд хамгийн том одоо тийм орой дээрээ залчаал тэгээ явах нь шүү дээ. Тэрнийхээ төлөө зүтгээ. Заяа тий зүтгээчээ гэж байгаа. За тэгээд тэрийг зүтгээд яг уламжлал болох юм бол нейро тажраа буюу гарцааг өгнө болно. За цаашаа гаяа өртөө хүний эсэн хүсэл юм бэ Гэвээс за хамаг зүйл жимс дэлгэрсэн галбар ваасан модон за чадал дутуурыг мөрөөр засах ээж. за альбарвасан мод бах юм байна ихтэй. За энэ ямар утгыг хэлж байна? Сайнаа юу гэж бодож байна? Одоо шим шүстэй тийм мод байна гэж одоо өгөөч бусдад өгөөчтэй тийм нэг л хэлж байна. За солонгой юу гэж бодож байна энэ дээр? Эхнийхэн шинж биш тийм. Өртөө хүний эсэн хүслийг нийтх шинж юм. Эсэн юм хэлэх гэдэг шүү дээ бид. Тэрний эхний шинж юм. За хамаг зүйл жимс дэлгэрсэн гэдэг аахгүй юу? Хамаг зүйл гэдэг нь тэр сайн сайхан зүйл. Үр жимсэн дэлгэрсэн. Тэгээд энэ одоо галбарвасан мод гэхээр одоо бурхны намайг бид нар шиг ингээд бод мод гэлээ юу лээ? Нөгөө бурхан багш суугаад нөгөө гээс мод гэдэг байгаа шүү дээ тийм. Тэрэн шиг мод байх. Тэгэхээр тэр бол нэг маш том сүрлэг одоо тэгээд тэнд жимс дэлгэрсэн. Одоо бидний сэтгэлдээ тийж бодох нь шүү дээ. Тэр мод шиг байна. Тэр ээж гэдэг буюу тэр өртөө хүний хүслийнх нь нэг нь. Тэгэхээр өөрсдийгөө бид нэр мод гэж зөвөрлөе л да. Тэгээд бидний хамаг зүйлэнд дэлгэрсэн мод байхаар жимс ургацсан байгаа модыг хүмүүс яадаг үлээ. Жимсийн түүн тий, жимсийн аав нь тэрэн шиг л байл гэж шүү дээ. Та өөрөө дэлгэрэл байжээ. Өөрөө жимс байгаа шиг хамаг зүйлэнд дэлгэрсэн мод шиг байгаараа гэсэн. Тэгээ хинт ч хамаагүй тэр юугаа өөл Өртөө хүн буюу нөгөө тэр мэдгүй байгаа хүмүүст яах нь зааж хүн шүү дээ. Мод шиг одоо үр жимсээ өгж байгаа юм шиг зааж хүн шүү. Тэр хүмүүсийг амьдралын талбар дээр бойжуулахын тулд зааж. тэгээ сэтгэл зүйн үед болохоор яах вэ гэхээр бид нэр тэн дээр харамлаад энд өгвөл одоо яах юм энэ намайг ингэдгийг юм чинь ч гэдэг юм уу те тийхгүйгээр зүгээр л ингээд өгөөд суужээ өгч чадах юм аа л хийгээл өгөөл туслал бэжэл дэлгэрэл бэжээ гэж аа. Өөрт чинь шатах юу вэ? Тэр болгоны яах нөхөр туслаарай гэсэн үг. Тэгэхээр энэ дэлгэрсэн сэтгэл гэдэг өөрөө дандаа ундарч идэг хүн оюун санаа бол дуусахгүй шүү дээ. Сэтгэл гэдэг бол тэрийг өгч чадахгүй байгаа байхгүй бид нар. Яа тэгэхээр нөгөө эго гэдэг юм байгаа учраас энэ өстө намайг тэгж хэлжсэн би энд өгөхгүй ч гэдэг юм уу. Альсэл энэ шал нийтдээ гадна талаас нь тэр хүнийг ингээ үнэлчээд өгөхгүй ч гэдэг юм уу. Нэг тийм юм яваад байгаа тэрийг битгий хийгээд ийл гэдэг байгаа байхгүй юу. Тий. Ялгарлан гадна. Тийм. Мөн хүн байсан ч тусал гэдэг. Тий. За нөгөө нэг иргэн болохын дурыг татдаг байгаа ш тэрнтэй адилхан. За хоёр дахь нь юу гэж чадал дутуу өрийг мөрөөр сээж. Энэ юу гэсэн утга вэ? Мэдгүй. Өөртөө өөр дөөрөө болоод зөксөж өгнө. Тий. Өөр өөрөө үйлдэж харуулаад араасаа дагуулад яваарай гэж ш. Тэгэхээр би надад л энийг яг ингэж хэлэхээр нэг хөөх нэг агаагаа дагуулсан нэг юм шуунууд идэв шүү дээ. Араас ингээд дагуулсан. Нөгөөдөл яг ээжийнхээ араас ээж нэгээл хажууд тийш яваад айлын байгаа л явдаг. Тэр минь надаас хавар гардаг байхгүй. Тэгэхээр тэнд чадал дотор буюу тэр чадаж чадахгүй хүмүүс нь шүү дээ тийм үү? Юмаа чадахгүй байгаа. Тэгвэл тэрийг чи яах нөхөр мөрлөөд буюу заагаад аваа явуулчих гэж байна. Чиглүүлээд аваа явуулчих. Уурдаад бухимдаа загнаад авахгүй байх нь шүү дээ. За энэ дээр болохоор энэ галбарвасан мод гэдэг энтхийн ингээд домгоос уламжилсан хүслийг хангарч мод, тэнгэрийн мод, сүүдэртэн сухад хүссэн бүхэн аяндаа бэлдэг гэж юм тайлбар талтай байдаг гинэ. Галбарвасан гэдэг Ном дээр бүр цаанаас ийм үгсэлтэй байсан болоо юм. Гэж хөрүүлсэн болоо галбарвасан гэж. Энэ цаанаасаа ийм үгсэлтэй байсан. Гэхдээ энэ мэдхгүй. Нүрзэд тухай өөрөө энэ чинь кирилл үсэгт буудлахын тулд нөгөө янз бүрийн юмд ингээд бас хөрвүүлсэн ингэж хэлээд байгаа үгийг. Тий. Нөгөө дандаа амин чинаар нь бичсэн учраас кирилл болоход их ажил орсон гэд. Тэгэхээр тэгж
авсан ч биш магадгүй цаанаа юм байсан ч биш магадгүй. За амтны үрд хорийг үл хөргөн туслах бал гинэ. Энэ ямар утга явж байна? Ер нь бол муу буруу зүйл хийхгүй те буруу үлгэр дуурайл болохгүй. Одоо хорлогдох гот юм уу? Хорлох гот байгаа. Өчиг чараад тэгээд цус. Тэр өдөлгүй байхыг зааж өгөх. Тий. Тэгэхээр амтны үр гэдэг юм тийм үү? Аливаа амтны үр төлийг хорыг тэр үр төлд нь хорыг үл хөргөхөд туслах бал байхаараа гэж. Тэгэхээр энэ дээр бид нэр ингээд хүүхдүүдтэй ингээд буруу үлгэрлэл үзүүлээд идэг штеп. Ялангуяа ингээд хөдөө гадаа явангууд юу одоо ингээд байгаль дээр гарангуудаа шоргоолцны үүрэн дээр ингээд юу тавьдаг тий. Элсэн чихэр тавьдаг. Тий. Сааг тавьдаг. Тэр бол ингээ хараа нөгөө одоо хүүхдэд дагуулад явжаад тэрийг тэгээд явахаар хүүхдүүд яаж юм хэрэг энэ одоо ингэж болох юм байна. чихэр гоё юм байна. Тий нөгөө шоргоол хоолж байгаа ч гэдэг байхгүй юу. Тэр ээж одоо юу гэдэг тэр хийж байгаа хүн. Гэтэл энэ нь өөрөө нөгөө нэг талаа байгалийн одоо юу зүйлийг эвдэж байгаа. Яагаад тэр нөгөө халуун нарны тэр саагч ингээ хайлахаараа маш олон ингээ газрыг тараад тэр нөгөө шоргоолч чинь өөрөө тэр юм дээр ирдэм байх л да. Тэнгүүд хоорондоо наалдаад ингээд өгдөг байгаа. Тэгэхээр эн чинь яаж юм хэрэг амтны үр буюу тэр шоргоолжийг хоолж байгаа буян хийж байгаа юм шиг боловч хорыг тариад байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор одоо юу гэдэг гоё юм хийх гэж байгаа юм шиг өртлөнөө буруу юм хийдэг. Тэрийг хүүхдтэй бас яаж юм харуулад байгаа байхгүй. Тэгж битгий хийгэрэй гэж байгаа. Аливаа зүйлийн утга шалтгааныг бүрэн дүүрэнд ханжиж хийхгүйгээр явах юм бол яаж юм хэрэг энэ цаашаага энэ үр дагавар нь өөрөө хортой шүү гэдгийг хэлж байгаа. Яг л хүүхдүүд буюу тэр дагаа явж байгаа хүмүүс чинь болохоор тэр ээж буюу тэр одоо өдөртж байгаа хүнийг хараад суралцж яваа шүү гэж хэлж байгаа. Одоо энэ дэр маш олон жишээ байна шүү дээ. Уул хаан хайхад очихдоо нөгөө юу уяад байгаа шүү дээ. Хиймрийн дарцсан гэж уяад байгаа, хадаг уяад байгаа. Энд чинь үгүй шүү дээ. Модыг ингээд авчи тийм биз дээ. Тэгээ тэрийг болохоор гоё ингээд нөгөө хэмрээс эргэж яана гэж хараад байгаа байхгүй. Гэтэл тэр байгалыг хөрдүүлээд буюу тэр модыг амьсгалуулахгүй болж байгаа хүлж байгаа тэрийг хэлж байгаа байхгүй. Тэгээ тийм зүйлийг битгий хийгэрэй гэж хэлж байгаа. Янз бүрийн зан үйлүүдийг битгий хийгэрээ. Тэрэнд ороод ур мөргүүн шиг тэндээ байгаад тэнд гоё одоо юуны байгаад амьдраарай гэж утга хэлж байгаа. За дараагийнх нь болохоор 6 сүлт могоон сүлдэт сэрхэг түгэгч дэмж. За 6 сүлтээ. Могоон. Энэ нэг одоо 6 сүлт шат нэг 6 ав байм хийсэн. Тий. Одоо ерөөхдөө нийт монголчууд. Тий. Тэдний л одоо сүлдэт сэрхэг түгэгч дэмж. Тий. Тэр бүгдээрээ тэн дээр алгчлахгүй сэтгэлгээ явах нь шүү дээ. Одоо юу гэдэг увсынхын тийм одоо ховдынхын тийм дорндынхын тийм хэдийнхэн тийм гэхгүйгээр бүгдэндийнх нь сүлдэт сэрхүү буюу бүгднгийн нэг юм нэг толгойтой 6 биетэй могоо болохын тулд дэмжиж өгнө. Тэр чинь яг цаанаа бол эв нэгдэл шүү дээ. Тий. Одоо бид нөгөө нэг энэ хасаг Монгол хоёр хэрэлдээд байна да. Амар юм болж шүү дээ тий. Тэгэхээр энийг мэдхгүй л хүмүүс л хэрэлдээд байна л да тий. Уг нь бол бид нар одоо нэгэн тал Монгол гээд газар нутаг дээр ижлэхэн амьдарч байгаа юм чинь тэрэн дээрээ нэгтгэл ёстой. Тэрнийхээ төлөө тэгэл би энэ дэмийг үлдээл явах ёстой байтал. Одоо тэгээд үзэлцэл байна да. За дараагийнх нь хайр ойрын дурыг татхаанд. Апат. Тий. Апат бас муу гэдэг шүү дээ. Сайн муу хаагч хүртэл. Тий. Энэ одоо мөрийг одоо яг нэг дүүч самаа бүгд дураар татлаа. Тий, ер нь бол бүгднгийн дурын татаад амд амин чанараараа бусдад туслаарай гэдэг. Тэгээд яагаад ингэж дурын татах хэрэгтэй вэ гэхээр орчлон руу чи өөрөө бүгдээрээ ив нэгдэл хайран дээр байдаг учраас тэрлүүл бүгдийн
ойлгуулаад чиглүүлэхийг л монголчууд хүсэж байгаа байхгүй юу. Тийм учраас л наадуулыгаа ойлгохгүй ч байсан ч хэрэг аваад болж игэл одоо тэр хүмүүст хайр гэж юу юм, ухаан гэж юу юм, эрдэм ном гэж юу юм гэдэг рүү гэрүүл наадуулыгаа чиглүүлээ л яваа л гэдэг. Нөгөөдөл нь мэдгүй болохоор яагаад ингэ нэг удаад те нэг ад үзээ доромжлоод боолчлоод байгаа байхгүй юу. За тэнгэрт мэндэлж ертөнцид бодсон нэргүн. За энийг бол мэдэн шүү дээ. За амин чанарын их газар энэ бас гарч ирсэн тий. Энд дээр яагаад ороод ирчих вэ? Өвтөө өний 9 өсөл дээр амин чанарын их газар. За бүхэн гоосон ч бүх. За газар өөрөө юу юм? Амин чанарын их гэдэг шүү дээ. Тэр амин чанарын их болсон газар буюу тэнд чинь бүх юм үндэслэж, соёол цэцэлж одоо цамрлууд илэх учраас тэрийг байгаагаар нь хайрлаад, байгаагаар нь харж хандаарай. Тэгэхэд бол өртөө хүний 9 хүсэл буюу үр хөвгтдээ тэрийг зааж өгөр гэдэг байгаа байхгүй. Чи өөрөө мэдчихэж болно. Гэтэ яг нь бусдад хэлж өгөөрэй. Тэгэхгүй бол тэр чинь цаашаа уламжлал болохгүй болохгүй шүү. Болохгүй бол яг нөхөр энэ чинь эзэн нэгэн цагт устдаад өгөө болчих шүү гэж байна. Тэгэд бас энэ газар гэдэг чинь өөрөө бүх зүйлийн одоо эхлэл нь бийжүүлж байгаа юу газар байгаад байгаа шүү дээ. Бид нарыг нөгөө хий юмнуудыг бүгдийг ил олгож өгж байгаа газар. Тэгвэл та өөрөө амин чанарын их буюу энерги мэдээллийн их нь яг газар шиг та өөр танаас ч эхлээд байгаа шүү. Танаас одоо ямар сайхан зүйл гарах уу? Муухайч зүйл. Тэгэхээр энерги мэдээллийг өөрөө нөгөө хувирж өөрчлөгдөг учраас ямар болох нь танаас шалтгаална шүү. Тэгэхээр яг нөгөө зөв сайхан руу чиглүүлэх гэдэг дээрээ л бид нэр дахиад бат дандаа тэн дээрээ байж байгаарай. Мултаас уртай байж байгаарай ч гэдэг бас тийм утга яваад байна уу. За устгах булхайн зүрхийг суулгаж өтүүгээ. Төрүүжийнхтэй адилхан бай тээ. Устгаж байгаа боо юм хийгээд бусдад одоо хор очруулаад байгаа тийм үед бол зүрхийг суулгаж өтүүгээ. Тэгээ одоо бол тэр зүрхийг суулгах гэдэг ойлголт байх боломгүй. Гэхдээ он загас шахнаа. За ариун бузрыг үл хойлон илчээр зарагдах бэлэг. За түрүүний одоо илч хийдэг үгтэй дүүж шүү дээ. Ариун бузрыг үл хойлон хөх илгээд гисэн тий. Тэр үж хөх илчээ гисэн тий. За хүчийг олсон хөх Монгол. Энэ юу сотоо явж. Тэр нэр нэгтэй болол одоо хүчээ болсон. Үед бол хөх Монгол батарнаа. За одоо тий. Тэгэхээр хүчтэй байна. Тий. Ариун бузрыг холихгүй хөх одоо буюу энэ нөрөө тэр сайн мог таньсан тэр оюун ухаантай хүмүүс чинь тэр хүчийг олохдоо хөх Монгол болж иж олно гэдэг нь шүү дээ. Тэгэхээр хөх Монгол буюу хөх мон огоо бол гэсэн. Тэгээ нөгөө 12 зөндөө боловсроод нөгөө гэрийнхаа бол нөгөө тоон дээр нэрчиж бичиж байгаа шүү дээ. Юмаа мэдчихэж байгаа ч гэсэн. Хийлж байгаа үйлдэлээ бүх юмаа мэдсэн учраас яаж ихээр тэн дээр хүч үлчнэ. Ямар хүч юм? Дандаа зөв нөгөө цагаан задын энерги болчихж байгаа. За тэгээд үртээ эргүүний 9 хүсэл үүслийн 3 эрднэр биелэж оршихуун цагаан ертөнцөөр удамшиж олонлохгүй болдог нэрүүд ажраа. Тэгэхээр үртээ эргүүнийг хэлчих чинь тийм үү? Түрүү эхлээд үртээ хүнийг хэлсэн байсан. Одоо эргүүн болчих чинь. Энэ 9 хүслийг биелүүлэх юм бол чи яг нь эргүүн болох юм шиг байна. Тэгээ үүслийн 3 эрднэр биелнэ. Нөгөө үүслийн 3 эрднэр орой дээр тавьж байгаа энийг хийж байгаа. Тэрнийхээ төлөө хийгээд байгаа юм. Тийм 9 даалгавар дээр дахиад хийгээрэй гэдэг шүү дээ. Тэгэх юм бол оршихуун цагаан ертөнцөөр удамшиж эхэлнэ. Нөгөө оршихуун гэдэг хэлсэн шүү дээ. Оршихуун огтхон ч биш цоцрохуун ажгүй гэдэг рүү яриадсан тийм үү? Тэгвэл оршихуун тул оршин байх гэдэг чинь өөрөө цаана ийм мэдүүл зохион мэдлэгийн ойлголт байгаа шүү. Энийгээ цаашаа удамшуулаарай.
Тэгэх юм бол олонлохоо болдоо шүү энэ цаашаа. За тэгээд удаа өгөхөөр ертөнц өгөөд олонлохоо биш цоцрохоо аж ахуй. Одоо дараагийн ертөнц байхгүй бол бас олонлохоо хүртэл болохгүй. Хэлж байгаа шүү. Тийм. Тэгэхээр энэ дандаа сэтгэхүй яриад байгаа зү. Энэ санаагаа л энэ дээр байлгах тийм байх хэрэгтэй шүү. Цаад гэрлээ тарчиж тийм. Бүргээл ба. Камбиала. Энэ аялын тоглолт юм. Бид эдээ анхаарлыг татчих гал. Том нэгтэй үсэж шүү. Нэгэн төрүүлж баач болсон. Нэг хүүхдэд өдрөө яаж яасан шүү. Цацсан уу? Үрээд юу гацдаг чинь үсэж би арай газаа. За одоо 5 дахь болгоч. За одоо хин уушгүй. Сайн уушгүй. За удаа гөр. Удаа гөр. Боргоцоо жимс мангар түмсэг улаан гар сүт үнзээ өртөн төрс сойдож уяад үнзээ борхон үсэн үнчрэн турамзаа тэднийг аврах ачлалт ертөнц удаа гуртгүй удаа гүр эцгээс ачлалт хүртэл хэрэгтэй аваад борхон үрийг удаа гүр ертөнц аванзаа удаа гүр ертөнц юу вэ гэвээс 950 мөссөө 90 цэвэр 99 арга 550 шалтгааныг агуулгүй тэмрээ болгоос будаа өггүй ертөнц ажгүй будаа өггүй ертөнцийг агуулгүй нээр үцсээр болгоос олонлохой болдог ясан уургийн их ертөнц засахгүй удамшиж сүлжгүй болдог нээр үт хажаар эртний ертөнц зүгээд сүлжгүй үгүй олонлохой хотхомж цоцрохой ажгүй. За будаа өггүй ертөнц гэдэг ертөнц хэлж байна те. За яасан гэж юм дээр. Боргоцоо жимс мангарын улаан нар сүт гэдэг. За улаан нар сүт гэдэг. Дараа дэлхийг цөлмөд хэллээ. За бүтэн ус бүтэн төр үеидч борхон ус өссөн чинь туран за одоо улс бол одоо хүчгүй сэтгэл систем ажиллагаа. систем нь байхгүй байна. За борхон ус өссөн чинь одоо ер нь л бол яа санаад бол өсөд үчрээд эхлэв. тий. Оюун санааны хувьд ч тэр за одоо энэ байгаль дэлхийн хувьд ч тэр ингээд хамаг одоо жимс мангар юмын түүгээд сүртгээд тэрийг одоо цаашаа ургуулахгүй гэдэг ч юм уу те ингээд явчихж байна. Оюун санааны хувьд ч тэгчихэж байна. Тэгэхээр энэ борхон үрс гэдэг нь нийгмийн эмзэг бүлэг үүсчихэж байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар чинь нөгөө эмзэг бүлгийг хэн ч хариуцах байгаа учраас амьдралын одоо тийм ялгаа гарч ирж байгаа шүү гэж бас хэлээд байна те. За тэгээд будаа өгөхөөр авраг ертөнцөнд будаа өгөхөөр байгаа гэж байна те. За тэр будаа өгөхөөр ертөнцөөс гэдэг нь болохоор яг юу юм бэ? За эхлээд юу вэ гэж чинь. За 950 мөссөн байна. За 90 цэвэр өг байна тийм үү? 99 арга байна. 550 шалтгаан байна. Тэгэхээр 950 мөсүүд гэсэн сэтгэлээр 90 цэвэр арга дээр өв дээрээ тийм ээ 99 аргаар 550 шалтгааныг үйлдэл болгож амьдрал дээр хэрэглэх нь шүү дээ тийм ээ агуулх уу. Тэгэхээр агуулх уу гэдэг маань өөрөө энэ отгон гэж хэлээгүй юм те. Агуул оломлогчийн хүү гэдэг шүү дээ. Тэгэхээр нэгэсэнд агуул буюу тэрийг 3 эрднийхээ төлөө тэр хүү үйлдэл болгоно гэдэг ах шиг байна те. Тэнгэрээ болгоно шүү дээ. Тэгэхээр энэ 550 шалтгаан гэдэг бид нар нөгөө нэг энэ борхон хүүхдүүд их зовоод байна. За тэгвэл энэ зовлон 550 шалтгааныг мөсүүтэйгээр 90 цэвэр өвдөөрөө 99 аргаар хийгээд үйлдэл болгоорой гэж хэлээд байна тий. За тэгэхээр энэ дээр бол ойлгомжтой байна шүү дээ.
Яг оюун санааныхаа хувьд юу одоо яг босоо голч дээр авч тавьж ойлгох юм бэ, таних юм бэ, мэдх юм бэ, ухаж тунгаах юм бэ гэж штэ. Тэгээд томор харах гэдэг. Тий, тэгээд бүр томоор харж байгаа. Үүслийн 3 эрдэн дээрээ тавьж агаад мөсүүгээрээ харнаа. Тэгээд 90 цэвэр одоо тэрэн дээр үүсч бүтээнэ. Монголоор амьдарч байгаа. Хоорондоо харилцаагаа 99 аргаараа хийнэ. За тэгээд 550 энэ бидрийг ингээд доройтуулдаг шалтгаан байгаа. Тэрийг сүрж амьдрнаа гэж байна. Бүгдийг томоор хараарай гэж хэлж шээ. Тэгээд агуул хүү тэнгэрээ болгоно. Тэнгэрээ буюу үүлдлээ болгоно. Энэ талбар дээр энэ оюун санаагаа ингэж хэлж хараад тэгээ үүлдээд хийх юм бол энэ бодоагүй ертөнц шүү гэж хэлж шээ. Тийм үснэ гэдэг. Тийм бодоагүй ертөнц үснэ гэж. Тэгээд ихний ганцхан юмас ч юу. Тэг. Агуул ертөнцийн цагаан усны дондоо бүх болоо яваад байдаг. Зассан. Тэгээд тэр баг хөх гэсэн ганцхан агуул дээр цагаанаараа гэвчсэн байна. Усны дандаа ингээд хөх гэдэг бүр ингээд тодруулаад бичиж явах юм. Тэгэхээр хөх гэж тайлбарлах. Ийм засж байгаа штэ. Засж байгаа гэдэг маань өөрөө бөө бүх ертөнцөөр засаад байгаа тийм үү? Тэгээд тэр засж байгаа нь болохоор хөх болоод байгаа. Гэхдээ энэ онол уу яг энэ долоон дэд цэцгийн зүүн гэж байгаа ойлголт чинь болохоор юу ахгүй юу? Цагаан ертөнц ахгүй юу? Өнгөөр ярих юм бол цагаан. Энэ хөх чинь өөрөө цагааныг л үлдчихэж байгаа шүү тий. Харыг засж байгаа. Тэгэхээр эцэг болж засах юм уу? Илэнцэн болж тэр өөрийнхөө нэрээ бодож байгаа засах юм уу гэхээр цагааныг л үлдчихэж байгаа мөртлөө та хөх хүн болоо сууж байгаа. Үлдэгч хүн өөрөө хөх. Хар цагааныг ялгаад цагаан руу засаад байгаа шүү. Тэгэхээр томор нь харуул цагаан, далуун дэд цэцгээр нь харуул цагаан. Үйлдэлийг нь харах юм бол хөх. Тэр тунгалагч юм. Ойлгох шүү дээ. За бидний ингээд бид нар чинь хөх тэгээд хөх мөн овоо болох гэдэг байна шүү дээ. Тэр хөх гэдэг өгч өөрөө ямар утга явуулаад байгаа. Ариун үзэр болохгүй. Засах гэдгийг агуулад байна шүү дээ. Тэгвэл юу гэж засах гэдэг вэ? Тийм юу гэж цагаан болох гэдэг. харыг цагаан болох гэдэг. Тэгэхээр чинь яг үлдэж байгаа хүн нь өөрөө хөхөөрөө үлдээд байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм байгаа зү. Цагаан нь болохоор цагаан нь болохоор цаанаа хийж байгаа гарч байгаа үр дүн нь байхгүй. Энерги нь цаа. Цагаан сэтгэлээр, цагаан үйлээр чи хийгээд байгаа шүү дээ. Солонгоо тэгээд Олон ч гэсэн цагаан. Баггүй юу? тэгээ чи тэр цагаанаа хийхдээ энэ эрдэм номыг ашиглаад байгаа шүү дээ. Тэр чин үйлдэл чин өөрөө хөх буюу харыг чи үйлдвэрлэхгүй тулд харыг засахын тулд цагааныг ашиглаж байгаа чинь өөрөө хөх Монгол иргэн болчихж байгаа. Тэгэнгүүт үйлдэл хөг юм биш. тэнгэрээр Тийм бөөр зэтгээд бөхөөрөө үлдэж байгаа чи өөрөө хөх. тэнгэрээр ярихаар энэ нөгөө 9 цагаан 2 хөх 1 хар гэдэг 3 өнгө яриад байгаа шүү. Тэгэнгүүт 9 цагаан гэдэг чинь юу ороод байна гэхээр 7 дэд эцгийн зөв. Тийм үү? Тэнгүүдээ газар огторгоо хоёрыг нэмээд 9 цагаан болоод байгаа байхгүй. Цагаан гэхээр бид тэгж ойлгоно. Гэхдээ тэр цагааныг хийж байгаа хүн нь өөрөө хөх сэтгэлгээр хийгээд байгаа байхгүй юу? Нөгөө ариун бузрыг холихгүй гэдэг сэтгэлгээр энэ зөв юм байна, энэ буруу юм гэдгийг бид нар энэ мэдлэгээ олоод авчгаа таньсан тэр одоо юугаар хийгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор хөх гэдэг байгаа байхгүй. Засгүй тэнгэрээд байгаа. Тэр бас хоёр шишгөө одоо. Хоёр шишиг байгаа даа. Яагаад хоёр шишиг байгаа даа гэхээр нэг нь бодоод байгаа байхгүй юу? Тарих бодоод байна. Бөө. Нь үйлдээд байгаа байхгүй юу? Бөө. Тийм. Гэтэ тэр тархинаа бодож байгааг нь болохоор бид нар энэ дээр зааж өгöd ш. Чи тархинаа энийг бодчихорой. Өртөө өний 9 хүртэл бодчихорой. Эцэг олонлогчийн 12 15 их шинжээр бодчихорой гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ бид нар үйлдэлийг хийхдээ яг ямар талбар дээр үйлдэл хийхээсээ хамаарат батг шангастай болохоор хөх хаан болж хийгээд ш. Гэр дотроо. Айлдаа болохоор хөх дэмч болж хийгээд байгаа байхгүй юу? Хаанда хөх ил болж хийгээд байгаа байхгүй юу? Гих мишин юм.
Тэгэхээр энэ чинь давхар утга яваад байгаа биз. Тэгээ үр дүн нь болохоор дандаа цагаан. Үр дүн нь цагаан гэдгийг бид нар яаж нэрж байгаа гэхээр тэр нөлөөлөл чинь бусдад нөлөөлөд ирэхээр тэр хүмүүс өөрчлөгдөд тэр хүмүүс зөв рүүгээ хийж байгааг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яаж ийна тунгагдчих юм. Ухагч байна уу? За нейроц засаг болгоос олонлохоо болно. За нейроц засаг хэлчихэж байгаа юм энэ дэр. Түрүү болохоор ингээд удамшсан олонлохоо болоод одоо удамшсан ёс болоод байсан тийм үү? эсрэгээр хэлчихэж байна. Эсрэгээр нь яач чинь гинэ? Үгнийхэн байрш нь өөрчлөгдөд. За ямар үгний байр шиг өөрчлөхөөр. За сайнаа юу гэж ойлгож байна энэ дээр? Ухаж байна. Энд дээр хараа ингэж байгаа байхгүй нааш харж байна. 950 мөсөө чи түрүү хэлсэн шүү дээ. Талбарын том тавьчихсан. Мөлс өв, 90 цэвэр өв, 99 арга 550 шилхэг гэдэг ингээд талбарын томоор хэлсэн байгаа даа. Тэгээ энэ нэг болохоор яаж ихэр отхон хүү. Отхон биш. Агуул хүү. Агуул хүү. Тэнгэрээ Үйлдэгч хүн нь өөр болчихж байгаа. Түрүүн отхон ингээд гэр бүлийн харьцаа ч юм уу те хүн хоорондын харьцаа. Гэтэл энэ дээр улс орондоо чи юу хийх вэ? агуул болчихж байгаа байхгүй энэ дэр. Агуул буюу нөгөө үүслийн гурван эдэндээ ургаж байгаа. Хүү болоод байгаа байхгүй. Хөдөөдөн ажиллаад, хотод нь ажиллаад, сум дээр нь ажиллаад, баг дээр нь ажиллаад, дүүрэг дээр нь ажиллах хэрэгтэй байхгүй. Тийм байгаа зү. Тэгэх юм бол яг энэ одоо нэг бүх энэ систем чинь зөв болоод байна. За ерхий ертөнц өгөөд сүлжхөө өгөө олонлохоо огтхонч биш цоцрохоо аж өгч. За ерхий гэдэг ертөнцийг бас үзэхгүй бол яах нь вэ? Энэ цаашаага бас явахгүй шүү. Тийм. За энэ дээр болохоор тэр нөгөө түрүүний яриад байгаа бас ингээд нийлүүлээд бичсэн байна. Өнөөдөр яах юм толгой ирүүлчих. Энэ жоохон толгой ирнэ. Яг гэхдээ энэ байж вэ. Дараа нь толгойгоо ирэхгүй болохоор хараарай. За юу. За ерхий боломжтой. За хин унших үлээ. Би уншуу. За тийм. Өндөр төрийн өсөлсөн ухаан хуурамч зараар хуваан зам. За Өвгөд эмгэд өсний чигээр ундаал намзаа хавсуу төрийг хар мөртөнгөд сөхрүүлэх нэмзээ. Хамгийн үрс хадны хагаар хооллонзаа. Уужим төрийг ухаангүй болохоо уулгалан хорлож сүлдээж тураамзаа. Улс Монгол төрөөрөө таагдамзаа. Ургийн үрс уушигны номнолт тархин турж хоосгор нумзаа. Нэр цэсгийг нэгж болохаа үл зөвшөөрөөд нимгэн бодлоо хууль химэн зарлаж шангасны үрсийг шүлсний хөөсөр дайламзаа. Шүдний махаар цад химэн шүүс цусыг нь соромзаа. за ихэд энэ хэсгийг яах вэ? За яасан гэж юм. Бүгдээрээ ингээд тураад өлсөөд бүргээ болохоодоо баригдаад хуурамч худлаа юмд итгээд одоо чигээр сонгуулч юм уу те одоо манайхан тэгээд бас за тэгээд ирэхлээрээ өвгөд юмгэд хичнээн өвсний чигээр ундаал юм заа. Одоо бүргээд оюун санааны хувьд бүр ингээд цуцраад тэгээд нэг жижигхэн юм одоо юу гэдэг те өвсний чиг гэхэр чинь
асар нэг жоохон юм байгаа шүү дээ. Тэг нэг жоохон гэрэлтгээ энэ хурал юм ингээд жоохон автах юм уу тийм хэсэгтээ ингээд нэг жоохон яа гэсэн жоохон тайвшруулах ч юм. За тэгээд хавсуу төр гэдэг нь нөгөө хасмаа ирэхээ байгаа. Дөрөв хүмүүсраа хар мөртөнгүүд нөгөө булгаан ирч юм бүгдээр мөртөнгөө зөвхөн юм зэ тэр хар юм булгаанууд одоо өв эмгдүүдийг бүгдийг сөхрүүлэх юм шүү дээ. Яагаад гэвэл нөгөө хавсуу төр ирэх юм байхгүй. За хамгийн үрс хадны хагаар хоолн за. Одоо хадны хаг гэдэг нь бодвол бас их нэг жоохон юм байна. Гэж юм шүү дээ. Хамгийн үрс гэдэг нь одоо хамаа үрс бүх үрс тийм бүгдээрээ бүх бүгдээрээ ингэж өсөх юм шүү дээ. Дахиараа гизэрээ биш дахиараа оюун санаагаар ингэ ямар ч тураалд ороод ингэ юм мэдхгүй болоод тэгээд бүгдээрээ уужим төрийг ухаангүй болохаа уулгалан хорлож сүлдэж тураан үзээ. Тэгээд булхаанаар угаасаа төр дээр гарчиж байгаа учраас асуу төр нэрэхгүй хэний ямар ч дэмж тийм ил хонтаж нар байхгүй байгаа учраас тэдрийг ингээд өсөн дивжих гоё одоо эрдэм энергийг одоо ялгаруулахгүй байгаа учраас бүгднийг ингээд улам хорлох нь. За нэгдүгээрт л устгагч хар болохоо эзэлчин тийм үү? Тэр системийн толгой дээр нь гараас орчихно шүү дээ. Тэгээ хуурамч зараар хуваанаа. Тэгээ хуурамч буюу тэр цаана үр дүнгuu наанаа ингээд тарих угаасан тийм байдлаар хүмүүсийг бүгднийг хооронд талцуулаад хуваанаа. За өвөд ингээд өвсний чигээр ундаална. За түрүүний ярьсан хиний солонгой илтгэх шиг яг тэр өвөх юм жижигхэн бахарна шүү дээ. Чиг төдий юм уу? Хавсуу төр байхгүй хар мөртөнгөө зөвхрүүлээд төр гэдэг тийм систем байхгүй. Тэгээд хамгийн өс тэнд байгаа арт түмэн хадны хагаар хооллоо. Нэгсэндээ хадны хад гэхээр хаданд чинь наалтсан нэг юм жижиг урмал шиг юм биш. Тийм юм л бид нарт одоо яах нь. Өхнө шүү дээ тийм. За уужим төрөг ухаангүй болохаа уулгалан хооллол сулдаж тураанаа. Оюун санааны тураан хэлсэн. Тэгэхээр энэ бас ингэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө сонгуулийн хэлээд нь шүү дээ тий. Нам болж талццгаагаад тэгээд бид нар чинь сонгуулийн үеэр нөгөө нэг жижигхэн юм тарааж өгчөөд нөгөө хүмүүс чинь тэрүүгээр ингээд хууртаад байгаа гэж хэлээд байна. Дээрэс нь энэ хадны хагаар хоолно гэдэг нь биднэрт ч гэсэндээ яг адилхан. Одоо нөгөө нэг гоё юм яриад тэгэл нэг биднийг яг ингээд одоо хөгжил дэвшил яриад зам мами чинь засч ин масч ин гэдэг юм уу тий. Одоо тэр тог могийн асуудлыг чи шийдэж ч гэдэг юм уу. Дандаа нэг өдрөөр хоног өнгөрөөсөн нэг тийм нэг арга хэмжээгээр биднийг ингээд нэг амьдруулад байгаа байхгүй юу. Гэтэл биднэрт өөрсөнд нь нөгөө нэг амьдрах хүч нь байж байгаа тий. Бид нэр зөв ингээд удаа бидний бүх хүчийг байрандаа ячаад тавил бид нэр бадраад ингээд бүгдээрээ юмаа хийгээд явчих. Бүр баян тарган ингээд амьдрах боломжийн манд бид нар хуураад байгаа байхгүй юу. Айгүй амархан юмар хуураад. За ус Монгол төрөөрөө гутаад нь. За төр нь эргүүний бадрахгүй байна шүү дээ. Гутаах нь. За ургийн өрс уушгины номлолт тархин турж хоосорно. За нөгөө юм уушгины номлол буюу наан ингээд гадны хүмүүсийн угаалтанд ороод тэгэх хэвээр ингэх хэвээр гэдэг ингээд явчнаа. За тэгээ нэр үтсэг гэж нэгч болохаа үлж зөвшөөрнө. Одоо тэгээ ингээд ийм бишээ бидний ч одоо өв соёл ийм ээ өв дэдс маань ийм гэгүүд наадах чинь бишээ. Одоо энэ номыг бол хэлж байгаа шүү дээ нөгөө хүлэн зөвшөөрөхгүй энэ бол бөөгийн ном гэдэг хэлдэг гэж байгаа байхгүй юу. Тийм. За нэгэн бодол хууль хэмээн зарлана. Нөгөө хууль нь болохоор гуйл болчихсон тий. Тэгээд баахан цорхоотой. Өөртөө тэрийг зохиоцсон. Тэгээд тэрнийхээ одоо тий тэрийг хууль гэж зарлана. Нэгэн бодолтой. Тий юмаа мэдхгүй. За шангасны өрсийг шүлсний хөөсөр дайлна. Одоо шүлсний хөөс буюу тэр чинь ингээд хөөс чинь ингээд задарчиж байгаа шүү дээ. Тэгээ шүлс идэх чинь өөрөө ямар илээ тий. Тэрэн шиг одоо тийм жижигхэн жоох юмар ингээ хуурна. Шүдний махаар цад хэмээн шүлцсэн сарна. Ер нь бол ингээд тэнд байж байгаа баялагын маань, оюун санаагийн маань, тэнд байж байгаа өв соёл бүх юм маань яг нь. Тэр цөлмөө байхгүй болгоно л гэж хэлж байна тий. За энэ дээр уушгины номдод гэдэг нь болохоор юу хэлж байгаа. За энэ дээр цаашаа сайн яа. За ахуйд төрийг авам заа гэж. Ахуйд төрийг авам заа. Амин ертөнц тэнгэрийг айдсан мэтэр зарлан заа.
Аль бие мангас болгож алагдсан. За алмсыг олж хаан орс болгох дөхөм. За хаан эрдэнэ хар үгээр хараам. За хаан эрдэнэ айл эрдэнэ адгийн хэмээн тараам. За таван тусаар тогтнол эрдэнэ том баг орсож хөдөлтөн. За их Монгол улс таарч баг болно. За төрсөн үрийнхээ нурууг үздэгвэ. Хөвгт тол байгаа үгийг ачдгаа. Хөвгт тол байхгүй аваас сумлын замаар зовлонгийн чамыг жаргал хэмээн мохгийн мохорт муучран мансуурн зүудэлдэгвэ. Миний илчээг алж сэтгэлийг амраадгай. Хөвгт толгонд байгаа аваас бүх нуруутыг аврах нэгэн ачлал. Ерхий ертөнц боо. За. Газ ачлал хүртэлтэй За аваа. юу. За эндээс эхлээд тайлбар хий цаашаа тэгэхгүй бол их хол явчихаар бас юм. За шүлс цусын сорон гэдэг энэ явцсан тийм. За ахуй төрийг авна. Ахуй нь байхгүй. Төр нь одоо гар төмнөө бадрахгүй болоод амин ертөнц яах нь тэнгэрийг айдас мэтэр зарлана. Тэгээ хүмүүсийг бүгдийг айлгана. Наа чи тийм биш тэгдэггүй юм. Наа чи үгийн зөвшөөрөхгүй. Тийм. Нэмээ ертөнц гэдэг нь ном нэртнээ үсвэ. То одоо айдас болгож. Яг л таны түрүүж хэлжсэн нь ер нь бөөгийн ном мэдэрч гэх юм тийм маягаар бороо тэгшин байж өшгчээд айдас болгож. За алт бие мангас болгож алалдана. За. Хоорондоо яаж юм? Үцэгцэл би Булаацалдаад шүү дээ мангас. Тийм. Би аван чи авна гээл. Тийм. За аламсыг олж хаана ор суулгах хүн за. хайж олно гэж. Мангас. Аламс гэдэг чи юу лээ? Зэрлэг. Зэрлэг хүн. Амир. Хүн төрхтөө тарих байхгүй шүү дээ авалтаа. Тийм хүмүүсийг хаанаараа буюу удирдагчаараа ор суулгах гэдэг. Төхнөө. Тэгээд энэ яагаад ийм юм болж байгаа вэ гэхээр нөгөө эрэгтэйлүүд буюу харын хүчнийхэн чинь өөрсөндөө удирдах хамгийн боломжийн хүнийг олох байхгүй юу? Тий, юугаач мэдхгүй. Тэгээд шуналтай, тэгээд ийм одоо юу гэдэг инээр алдарт дуртай удирдах хүнээ олно гэдгийг хэлж байгаа байхгүй юу? За тэгээд чи нөгөө удирдагч нь болохоор ийм алмас шиг юм мэдхгүй одоо энэ санааны хувьд цэцэрсэн тийм одоо хүн гараад ирэхээр тэр хүн бол хаан эрдэнэ хар үгээр харна. Тэр хүн чинь хаан болж чадахгүй. Яагаад гэвэл удирдан мандалагч буюу энэ оюун санааны одоо энэ ойлголт мэдүүлэх хүн мэдэхгүй байхгүй. Тэгээд ард түмнийг нөгөө худлан үгээр бид нар чинь хуураад байгаа учраас биднэрт хаалагдахгүй. Тэгэхээр бид нар хараа ш. Наад чинь худлаа байна. Биднэрт энэ наадах чинь ийм зовлонтой байна гэдгийг ингээд бид нар юу тесрүүцээд байгаа байхгүй юу? Айл эрдэнэ хар үгээр хараан за. Нөгөө юм нийтлээ онцог байхгүй байна ш. Нэг нэгнтэйгээ муудалцаа талбай дээр гарч ирсэн гэдэг хэлнэ ш. За айл эрдэнэ адгийн хэмээн тараана. Ер нь энэ Монгол улс гэдэг чинь хэрэгтэй юм хэрэггүй юм. Эндээс бүр бошуухан шиг явъя. Арт түмэн бол цацаад ирэхээр тэгж байгаа ш. Тэ. Хүн хүүхдээ аваад одоо өөр хаангаад очиж амьдрах газар энэ тийшээгээ явъя. Зохиодээ гэж байгаа ш. Тэгэхээр айл эрдэнэ хар үгээр хараана гэдэг нь яаж юм гэхээр зарим нь нөгөө нэг тэр нөгөө аламсуудыгаа дэмжиж байгаа шүү дээ. Ашигтай байгаа учраас тий. Зарим нь болохоор тэднийг эсэргүүцээ. Тэгээ ингээ хоорондоо хэрэлдээд хоёр тал болоод. За 5 дугаар тогтмол эрдэнэ томбоогоор сольж худалдаа. За зоос мөнгөөр сольж худалдчих юм тий. За их Монгол улс тарч баг болно за. За оюун санааны хувьд ерөөсөө их Монгол одоо тэр улсын тэндээс байх өв уламжлал одоо яс тэнд байж байгаа мэдүү зөвхөө байхгүй болно. Тэр хараад байхгүй болж. Төрсөн өөрийнхөө нуруу үзтүгээ. Бүх талд байгаа үг ачдаг. За та нар яг ийм цаг мөчөд ирсэн даа бол хүүхдүүдээ ингэ хараа шинжээрэй гэж байна. Өөрсдөө шинжээрэй. Бүх талд байхгүй бас сомлын замаар зовлонгийн чангаыг жаргал хэмээн мөнхгийн мохорт. Муужран масууран зүудэлт өгүүлж байгаа. Тий. Тэр жавал гэж. Тий. Одоо бид нар нэг энэ хөгжил дэвшил бид нар аюух одоо байшин барьсан гоё гайдтай гэд ингээ хэлээд зүудэлж байгаа байхгүй юу.
Тэгээд бид нэр ингээд нөгөө тий ямар гоё юм хэрглэж гин гоё байна гэд гэтэл тэр нь одоо нэг байгаль дэлхийг сүтгэж байгаагаа мэдгүй хоорондоо өстөнөр үзэлцэж байгаагаа мэдгүй улам их хэрүүлтэй байгаагаа мэдгүй яа тэгэхээр нэг газар төвлөрөөд ингээд хоорондоо ив нэгдэлгүй. За тэгээд энэ дээр ингэж миний илчийг алж сэтгэлийг амраа тугааж байгаа байхгүй. Энэ болохоор юу гэсэн утга явж ихээр энэ номоо үзэхгүйгээр тэгээд одоо юу юм тэр чихтэй устж өгөө болоорой гэсэн утга явж байгаа. За тий. Сэтгэлийн амраа. Тий. Яа тэр энэ чи ингээд нэг талдаа гарах гэдэг шүү дээ. Хүүхд тодтой хүн байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээ байхгүй болчоор чи наад чинь мэдээлэл ингээд бүр хин ч хүлээж авч чадахгүй болчихлоо. Хэлж байгаа байхгүй. За хүүхд толб нь Харин байгаа бас. За хүүхд толб чинь байвал яах юм? харин Бүх нуруудыг авах нэгэн ачаал ерхий ертөнцид бөө. За хүүхд толб чинь байж манай хүүхдийн хүүхд толб байна аа. Гэх юм бол яах вэ? За тэгвэл та нар ингээд цаашаа явнаа. Хүүхд толб чинь байхгүй бол та нар ингээд цуцраад энэ болгоныг цаашаа авч явах хаан хумсар чинь ингээд алга болоод одоо байхгүй болчихж байгаа шүү гэж. Та нар юу ч алагдчихж байгаа шүү гэж байгаа. Алсаж явж байгаа. Устгагдчихж байгаа шүү гэж хэлж байгаа. За ерхийгээс ачлал хүртэх бэлэгтэй аваас хар Монгол хөх болж хавсуудаар эргүүнээ бадрааж хүмүүн нь иргэн болж хөх Монгол Иргүүн. энэ дээр дандаа иргүүн шүү дандаа. Хүмүүн нь иргүүн болж хөх Монгол иргүүний их Монгол улс нэрүцсээр бадарч за хилэмлүүд малчин гурав хаан тодорч ерхий ертөнцөөр аврагдана гэж. За тэгэхээр яавал аврагдах уу гэдгийг хэлж штеп энэ дээр тий. Харлсан Монголыг яах нь эхлээд хөх болгоч байгаа гэж. Тэгээ солонгоо түрүү асууад шүү дээ. Яагаад хөх гэж зөндөө гарч ирээд байгаа. Уг нь цагаан бидтэй гэсэн чинь ийм утгатай байхгүй юу? Одоо бидний холихгүй буюу сайн муугаа мэдчихэж яах нь хөх болж тэн дээр яах нь эргүүн болж босч ирнэ гэж. угаасаа бид энэ хар дээр одоо живж байгаа шүү дээ. Тэгээд бид нөгөө цагаан руу явахын тулд бүх ертөнцөөрөө л бодож засахгүй л бол тэр чинь хөх ертөнцөөрөө л хийхгүй бол шууд цагаан тий гарах. Хийхийг бол яах юм? Хилэмлүүдээ буюу энэ номоо үз гэж байгаа юм. Малчин гэж байгаа юм. Энд чинь өөр ахуу хэлээд байгаа байхгүй юу? Ахуу чинь болохоор малтай байх хэрэгтэй шүү. 5 гушуун малтайгаар байна. Тэгээ малтай байхын тулд газар нутгатайгаа гэж манай мал нь эцтэй бид нар чинь. Тэгээ малынхаа ашиг шимийг хүртээд амьдрын шүү дээ. За малчин буюу тэрний боловсролыг хэлээд байгаа шүү дээ. Оюун санааны боловсролыг хэлээд байгаа. Энэ гурав хаанаа тодорч иж та нар аврагдана гэж байгаа. Тэгэхгүй энд ингэ шавлдаа суугаа хилдээд байх юм бол та нар ерөөсөө аврагдахгүй. Би сумрын замаар ингээд явсаар байгаа зовлонгийн чангаыг жаргал юм сэтгэж байгаа. Тэгээ мансууж байгаа зүудж байгаа алагдаад устгагдаад байх болно гэж байна. Тэгээ бид нарыг энэ дээр шууд ингэ тулгаж байгаа байхгүй юу? Та нар хөх бол яах вэ? Ингээ хийгээрээ. Хийж чадахгүй бол тэгээд одоо юу гэдэг баас мэд өнгөжээ тэгээд байхгүй болно шүү гэж. хар гэрээний хол болоо. Тий. За цаашаа явъя. Сайн уншия. Урагчаар сорсон. Ерхий ертөнд юм бэ гэвээс? Ерхий ертөнд юм бэ гэвээс урагчаас олсон хар ертөнцийг агуул хөө отон дөр нэгвэж ясан урагт хэрэглэхийг отон хөө цэрлэж агуул эцэг элэнц удаагүй ертөнцийг боломжтой болгоод боломжтой засгууд удамшуулж сүлжгүй болгохыг нэрүү тажир ерхий ертөнц ажгаа хар ертөнцийн амин чанар нь олонлогой биш сүлжгүй биш цэцгүй ажгаа хөгжгүй биш устдахгүй ажгаа. За ерхий ертөнцийг мэдснээрээ яах ёстой гэж юм. Хар ертөнцийг одоо дүүдээ мэдүүлж одоо ясуу урт хэрэглээ хориглоно. Тийм. Тэгэхээр энэ хар ертөнц гэдэг чинь ийм юм байдгийг шүү гэдгийг эхлээд бид таних хэрэгтэй биш үү? Бидний энэ орон зай, оюун санаанд бидний эргэн тойронд энэ хар ертөнц хэр зэрэг газар аваад бид нар одоо тэр юмдаа хэр зэрэг живцсэн бэ гэдгийг эхлээд таньж мэдэрэй гэдэг нь шүү дээ. За тэгээд яг нь таньж мэдчихэд
Тэрийгээ яах юм? Агуул эцэг элэнц бутаад бодоохор ертөнцөөр заснаа гэж. Энэ ертөнцийн онлуудыг мэдээд энэ аргачлаараа заснаа гэж байна байхгүй. Тэгээ зассан зүйлээ яах нь удамшуулна гэж шүү дээ. Удамшиж байгаа зүйл чинь өөрөө сүлжиж тэгснээрээ нэрүү тажигална. Тэгэхээр хар ертөнц гэдэг зүйлийг таньжээж яах нь хар цагаанаа ялах нь шүү. Таниад байгаа нь ерхий ертөнц. Тий, таниад байгаа нь ерхий. Тий. Тэгэхээр тэр хар гэж яг юу хэлээд байгаа гэдгийг бид нар одоо үзэхгүй болвол эн чинь мэдгүй шүү дээ. Тэгээ мэдчихэж нөгөө хөхөөрөө зассан шүү дээ. Яг энэ хар чинь энэ яваад байгаа юм биш. Энэ нь хар юм биш үү гэж мэдчихэж хар цагаан хоёрыг алхна. Тэгжээж хөх болох гээд байгаа байхгүй. За энэ дээр юу гэж юм? Цаашаа явъя. Солонгоо уншия. Их хар их ертөнц юу вэ гэвээс үл үзэгдэх алуур билээ. Үл мэдэгдэх устгал билээ. Үс авах боломжгүй далд дайм билээ. Хөх толгойд болохыг бэлдэх нялуун их дайм билээ. Шулуун их дайм билээ. Халуун дайнаас аюултай. Хамгийн харгис байлдаа билээ. Бүх Монголыг шатлуулж, улайлгаж, харлуулахыг нэгэн зэрэг уулгалан хомрлон хийх нэгэн зүйл өхүүлэх алуур их дайныг далд явуулах үүсэхийг өөрчлөн устгах шинжилэл ажгүй. Устгах тэнгэрт 16 арга буй. Өхүүлж устгах 4 алуур буй. Дороотолж устгах 7 алуур буй. Тавлаж устгах 5 алуур буй. За тэгэхээр энэ хар ертөнц буюу ерхий ертөнц чинь яадаг гэж байна. Юу ч мэдэгдэж харагдахгүй гэж шүү дээ. Цаагаараа аимшигтай алуур тулаа хийгээ явчихдаг. Юу бэлддэг гэж байна. Хөх толгойд болохыг бэлдэх. Тий. Монголчуудыг өөрсдийг нь өөрсдөр нь Хөх талбарт гэдэг шүү дээ. тий. Болохоо биш. Тий. Тэгэхээр тэр харагдахгүй байгаа эрэгтэйлүүд юу хийдэг вэ гэхээр бидний дунд яс хайжээж хоорондоо бид нар муудалцаж бие бинийг алж байгаа гэдгийг чинь хийж өгдөг. Өс авах боломжгүй, үзэгдэж харагдахгүй. Энергийн дайм баггүй юу? Тэгэхээр энэ дээр хэлээд байна шүү дээ. Нялуун дай билээ, шулуун дай билээ. Халуун дайнаас аюултай гэдэг байгаа байхгүй. Халуун дай чинь бол яах нь харагдаж шүү дээ. Зэвсэг яриад ирж байгаа юм тий. Зэвсэгээр байлт чинь. Гэтэл энэ нялуун шулуун дай чинь бол харагдаж үзэж байгаа шүү дээ. Тий. Тий. Оюун санаагийн эзэмдчихэж байгаа учраас нөгөө хүн өөрөө тэрийг үлдчихэж байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд яаж яах гэж байна? Бүх Монголыг шарлуулж, улайлгаж, харлуулахыг нэгэн зэрэг гэж байгаа байхгүй. Уулгалан хомроглон хийх. Өхүүлэх алуур гэж байгаа байхгүй. Далд явуулах. Тэгээд үүтгэлийг нь өөрчлөж шинчлэл гэж байгаа байхгүй. Хөгжил гэж үзүүлдэг. Тий, хөгжил гэж үзээд байгаа байхгүй. Хөгжил дэвшил гэж харуулдаг. Ялгуу гэдэг чинь одоо хоол хүнсээр гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр одоо гоё одоо чихэргүй одоо юу гэдэг те sugar free тэгээд гоё амтлагч хоол гэдэг тураад бүтээгдэхүүн энэ тарай. За шулуун бол глобалчлал. Тий. Тодорж байгаа боловсрол гэж нэрлэж байгаа системийг хэлж байгаа тий. Одоо чи ийм гоё сургууль яв. Чамд одоо ийм тэтгэлэг өгсөн байгаа. Чи тэтгэлгийг аваад явах юм бол яах вэ? Мөнгө төлөхгүйгээр гоё сурчих боломжтой гэдэг ч юм уу, тий? Дараа нэрээ төрдөө ажиллана. Тий. Эгогийн бас тийжээ. Тий, эгогийн тийжээ. Тэгэхээр өнөөдрийн нийгэм дээр гарч ирж байгаа бүх үзэгдлүүдийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ үзэгдлүүд яг ямар үзэгдлүүд аль талбар дээр бий байна, бий болцсон байна. Одоо үр жимсээ өгөөд эхэлсэн байна гэдгийг бид нар одоо эндээс харах гэдэг байхгүй. За 16 арга өгч тийм устгах тэнгэрт. Тэгээ энэ дандаа устгаад байгааз өхөөлж устгах 4 алуур. Бидний бүр өхөөлээд устгах 4 алуур хэрэгэлт юм байна. Тэгээд дороотуулж устгах. Бүр дороотуулж агаад устгадаг 7 алуурыг хэрэгэлт юм байна. Тамлж агаад устгадаг 5 алуурыг бас эдгээр хэрэгэлт юм байна. Хөх толтой бахаан нарыг бэлдэх гэж байгаа байхгүй юу? Яг тийм хөх толтой хүмүүс чинь ингэж болохоо болоод гэхээр бусдаас бүр илүү идэг гэдэг байгаа шүү. Өөр хорч. Тийм. Нөгөө нэг юмд ингээд нөгөө шонхор шиг ингээд дайраад ордог тэр чанарыг нь ашиглаж байгаа байхгүй юу? Ирэмгий дайчин чанарыг нь.
ерхий буюу хар ертөнцийг болохоор энэ дээр ингэж юм. Өхүүлэх гэдэг нь асар хурдан урттай амьдралын чанарын доройтуулнаа. Базаад хэлсэн юм. За доройтуулна гэдэг нь урт хугацаанд далдуур олон хүнийг хамарнаа. За тамлах гэдэг нь болохоор системээр нь хийнэ. Яг ингэ шорон цагдаад яччихъя. Тэгэхээр энэ ном ингээд юу баг энэ заагаад өгсөн байгаа зү тий. Яаж болохоо нэр гарч ир. Тэгэхээр гарч ирдэг вэ гэдгийг заасан. Тий. Тэгэхээр энэ аюултай энэ номыг ингээд нөгөө ёс бус хүмүүс авах юм болоод л их аюултай. Тэгвэл чи нөгөө жамын уулаас гажаад буруу явчих юм бол үр дүн нь дандаа цоцорхой буюу устгал байгаа шүү дээ. За явъя сайн уншия. Энэ цаг яах вэ? Болж гин үү? 33 болсон уу? За тэгвэл энэ үрээд өнгөрөх.